Монголын үндэсний олон нийтийн радио телевизийн MNB Sport сууг энэ удаагийн нэвтрүүлгээ Шведийн Стокгольм хотноос үзэгч та бүхэндээ төлөвлөж байна. Энэ удаагийн спортын түүх нэвтрүүлэгт маань Европ төвд ажиллаж амьдарч байгаа Монголын шилдэг мастерууд оролцлоо. Тэртех 70, 80, 90-ад оны үед Монголын сагсан мөнх дур чадвараа гайхуулж байсан шилдэг мастеруудын нэвтрүүлгийг тухлан сууж тааран сойрхно. Ингээд зочдтойгоо та бүхнийг уулзуулж сагсан мөнхийн түүхээр аялцгаая. Зүүн талаас эхлэе. Спортын мастер Отгон болд хүрэлцэн ирсэн. Спортын мастер Алтан үеийн Отгон болд 1963 онд төрсөн, 1981 онд нийслэлийн 23 дугаар сургууль, 1988 онд анагаах ухааны дээд сургуулийг эмэгтэйчүүдийн хэмжээр төгссөн. Эмэгтэйчүүдийн хэмжээр 45 жил ажилласан. 2006-аас 2008 онд эрүүл мэндийн яамны дэд сайдаар ажиллаж байсан. 1978 онд 23 дугаар сургуулийн шигшээ багт, 1980 онд Сүхбаатар дүүргийн эдэрчүүдийн шигшээ багт, 1982-оос 1988 онуудад анагаах ухааны дээд сургуулийн шигшээ багт тус тоглосон. 1982, 1983, 1984 онуудад оюутан сурагчдын спартакиадын алтан медалийг хүртэж байсан. Таны баг нас сагсан мөнхөд хэрхэн орсон, хэрхэн тоглож байсан, мөн аав нь том тамирч байсан гэдээ ярих зүйл маш их байгаа хаа. Манай аав бол гингийн алтан үеиг гэж Монгол улсын сагсан мөнхийн шигшээгийн одоо анхны шигшээд оролцож ирсэн Чойн багш, Аюур багш, Намдаг багш энтергээд энэ хүмүүстэй хамт тоглож ирсэн ийм зураг хөргөөр батлагддаг. Тийм учраас би ааваасаа бол одоо сагсан мөнхийн генийг хүлээж авсан гэж болно. За миний хувьд бол яг бид нэг 60-70 оны хүүхдүүд бүгдээрээ одоо ямар ч байр, ямар ч лагер дээр нэг юм гадаа шийдтэй тэр шийдэн дээрээс л бидний амьдрал эхэлсэн. Тэгээд нэг одоогийн 3 шиг тоглодог байсан ч одоо бидний бага насны үеийн одоо хил юм байна. Ингээ сагсан бөмбөгийн хувьд бол яг жинхэнэ болоод би одоо анхны барилгачин нийгэмлэг гэж байсан дээрүүд. За тэрэн дээр бол одоо дам багшийн шав болж одоо манай Батөрж одоо бурхан болсон Батөрж гавьяат бид нэг дор одоо анхны сагсан бөмбөгийн одоо хүлээд тавьсан. За тэгээд Сүхбаатар тэр дүүргийн одоо бид нар эдэрчүүдийн улсын аврагт орж исэн. Тэрэнд одоо багш минь одоо Сэмжид багш байсан. Сэмэ гэд нэртэй одоо сагсандаа болол. За тэгээд бид нар бол 82 оны одоо анагаахын дээдд ороод анагаахын дээдд бол бид нар одоо сагсан бөмбөгийг бол маш амжилттай одоо Чойн багш одоо Хүзүү Чойн Утгад ойдын тэр гээд айгүй том нэртэй хүмүүс байдаг байсан шүү дээ. Тэгээд тэр хүмүүсийн шав болж ороод би одоо Үлжи, Бата, Тамир одоо инх хоёр том анхны инх хоёр гэдэг юм да одоо тэр инх хоёрын тэртээ бид нар хамт одоо сагсан бөмбөг 6 жил тоглосон. Хот улсын хэмжээнд бол нэг тийм том амжилт гаргаж үзээгүй. Гэхдээ бид нар бол оюутан сурагчдын спартакиад гэж одоо үйл болгон жил болгон болдог. Оюутнууд гадаадаас ирдэг, Германаас ирдэг оюутнуудыг оролцуулаад нийт 20-д дээд сургуулийн оюутнууд тоглодог байсан. За тэрний бол 3 удаагийн алтан медаль авсан. Би бол оюутнууд тоглодог байсан болохоор одоо их сургуулиас ихэд жагаа багш ордог. Багшийн дээдээс ихэд одоо цэврээ багш энэ ордог байсан үе байхгүй юу. Тэгээ яг оюутнуудаараа тоглохоор бид нар ингээд анагаахынхаа аваа явцдаг. Бас азуулж тэр үед нөгөө нэг их сургууль хоёр салаад пол их сургууль гэж хоёр хуваагдсан. Тэгээ полдоо бол ихэнх том цагчд нь очиод их сургуульдаа бол нэг их цагчд үлдээгүй жаа багшгаар ганцаараа үлдсэн байхгүй юу. Тэгээ тэр бол үеийн бол одоо бидний юу гэж ярих юм бэ? Одоо шүтэн бол одоо орж байгаа цэврээ багш. За тэгээд одоо боо бах гэж байсан. Одоо тэр боо бах цэврээ багш тэр одоо ярьсан хийснийг л бид нар дуурайж ярьдаг. Өмсөн зүусний дуурайж өмсдөг. Тэгээд саксиад тоглоно тэрийн дуурайдаг. Тэгээд боов шиг одоо шидээл тэгээд одоо том дуурдаг, муурдаг. Тэр бүх юм ингээд дуурайж явсан үеийнхэн. Тэгээ миний хувьд бол 6 жил анагаахын дээд тоглохдоо бол нэг тийм амжилт гаргаагүй бид нэр. Гэхдээ 6 жил анагаахын дээдийг бүх тэмцээнд оролцуулсан. Бүх тэмцээнд оролцуулахад бидний үед одоо хувцс форм бол агүй хэцүү байсан. Өөрсдөө хийдэг, мэдүүлэг өгдөг. Тэгээд жигд хувцлана гэдэг бол бас хүндрэлтэй. За одоо тэр цэврийн баг кейтиг аваад тэрний өмдийг шортыг аваад ингээл нэг би өмд өмсөөл ингээл тоглодог юм хэцүү үе байсан шүү. Тэгээд жилдээ 12 тэмцээн болдог байсан. Тэгээд том жижиг улсын чанартай байдаг. Тэр тэмцээн болгонд л ямар ч байсан анагаахын дээд гэж оролцож исэн хожих нь бол тустай асуудал мэдээж энэ дараагийн одоо алдар тамирчид ярих байх. Миний хувьд бол
баг авч орж орно гэдэг тэр их чухал байсан. Яг миний үедээ хамт тоглож исэн бол одоо Гоцон Тамир гэж байна, Адуу Бата гэж байна, Үлзий байна, Нараа байна, Шар Нараа гэдэг. За дээрээс нь тэгээд Данхар инх гэдэг энэ мэт бидний нэг хэдийн хүмүүс бол ямар ч байсан амраахын дээд 6 жил сагсан бөмбөг тоглоод тэгээд 88 он төгсөөд одоо тэгээд эмч болоод тэгээд хариуцлагатай ажил хийж эхэлсэн болохоор сагсан бөмбөгийг бол орхисоод. За баярлалаа. За яг энэ зааланда баруун тишээ шилжнэ. Баруун тишээ шилжихээр одоо монголчууд 2 бадаа гэж сагсных бүгд ярьдаг. Том бадаа ах маань яг энэ зааланд хүрэлцэн ирсэн. Олон улсын хэмжээний мастер Лувсан давгийн Бадрал 1965 онд төрсэн сагсны том бадаа очтой 1987 онд спортын мастер цол хүртсэн 1982 онд идэрчүүдийн хот улсын оршилруулалт тэмцээнд хүрэл медаль хүртсэн тухайн тэмцээний үед анх удаа цагирган дээрээс бие халаалтын үед давталсан 1983 он хот улсын ор шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль хүртсэн тэмцээний шилдэг тоглогчоор шалгарсан 1984 онд Улаанбаатар хотын 60 жилийн ан тэмцээнд 2 дугаараар Монгол улсын ор шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртсэн 1985-1986 оны Улаанбаатар эрхүү уулзалт тэмцээнд багийн ахлагчаар 1988 онд Польшийн Астори багтаа исэн нөхөр зөх тоглолтод мөн оролцсон. 1987 онд Улаанбаатар хотын 7 дугаар спартакиадын авраг тэргүүний давтлагч. Монголын бүх ард түмний 5 дугаар спартакиадын мөнгөн медаль хүртэж тэргүүний давтлагчоор шалгарсан. 1988 оны улсын авраг шалгаруулах тэмцээний алтан медаль тэргүүний тоглогч. 2003-2004 оны улсын авраг шалгаруулах тэмцээний мөнгөн медаль хүртэж байсан. За өөрийнхөө тоглосон түүхээс үзэгчтэй сонин содон түүхүүдийг бас энэ сайхан нэвтрүүлгээр хуучлаач. Яг миний өдөс хараа сууж байгаа. Отхон бол би 6 дугаар ангид байхад отхон бол 7 дугаар анги манай байрны гадаа надад сагсан бөмбөг зааж ирсэн. Миний одоо анхны багш ши нэг шүү дээ энэ үчи. Дараа нь миний багш гэж Данхар инхвэр гэж манай сагсных. Тэр миний 2 дугаар албан ёсных биш. Яг албан ёсны багш маань бол Тавгсрын гэж багш. Албан ёсны багш маань. За тэгээд би амжилттай илгээсэн намайг спорт сагсан бөмбөгт амжилт гаргахад намайг хурцлж, намайг дайчилж, шарын маань малтсан болов энэ дастар сууж байна. Жинк энийг л би давж гарч ижил би цаашаага чадна шүү гэж. Тэгэл явсан одоо сагсан бөмбөгт намайг бол одоо нэлээ дээш нь өргөсөн 2 хүн бол яг өөдөөс минь хараа сууж байна. За тэгээд би амжилт гэх юм бол би багасаа 1981 онд бол томчуудтай Бельгийн улсын авраг гэж тэмцээнд одоо 16 настай тоглож байлаа. Тэгэхэд одоо Цэдвэ ах, Сэмэ ах, Цэрэнд орж ах эднэртэй чинь нэг баг тоглож байлаа шүү дээ. Тэд нар чинь бүр томчууд шүү дээ. Тэгээд дараа нь 83 онд 10 дугаар ангиад төгсөөд политехникийн дээд сургуулиудаар томчуудын багт орсон чинь Чамбат багш маань намайг анх удаа томчууд гарааны тавд гаргасан. Энэ бол надад маш том урам зориг өгсөн. Тэгээд 83 оноос 89 он хүртэл бол би тоглохдоо дандаа гарааны тавд гарсан. Нэг одоо замын сууж үзээгүй. Үндсэн бүрэлдэхүүнд. Ерөөсөө үндсэн бүрэлдэхүүнд эхнээсээ гарсан дуустал тогссон. Тэр хооронд нэг л удаа би 5 удаагийн хувийн алдаа авч хасагдсан. Тэр нь бол гэхэд дашаа үтер хамт тоглож эрхүү тоглож байгаад дашаа хувийн алдаад өгчих юм бол дашааг хасчих юм бол центр байхгүй болчиход тэгэхээр би дашаагийн өмнөөс гараа өргөд би хувийн алдаа хийсгээд хасагдчихсан. Тэгээд дашааг үлдээж. Тэгэхгүй центргүй болчих гээд томчууд тоглосон 83 оноос 89 он хүртэл ганцхан удаа нөгөө 5 удаагийн алдаа хийж хасагдсан. Тэгэхээр чинь би чинь хувийн алдаа хийдэг цэвэрхэн тоглодог байсан. Тэгээд бас нэг юм ярих хэрэгтэй. Би тоглож явах үедээ дашд орж Май Баяр гэж 2 хүнийг блоклж чадаагүй. Гэхдээ энэ 2 хүнд хоёуланд нь блоклуулаагүй. Бас мундаг шүү дээ. Би 2 хүнд блоклуулсан. Тэр нь одоо манай сагсныхын мэдэх бах. Манай гуниг Батцаахан гэдэг нэг өндөр нөхөр бий. Тэгээд Багш Баяраа гэж биш дээ Дэлдэн Баяраа. Тэр хоёрт бол яа харахгүй блоклуулсан. Тэгтээ дараа нь нөгөө уурж хор шаранд араас нь хоёулангийн блоклуулсан. Ерөөсөө тийм. За одоо энэ нэвтрүүлэг маань Францын Парис хотноо үргэлжлэхээр ирээд байна.
Манай энэ нэвтрүүлгийн хүндтэй зочдын нэг спортын мастер Төмөрбаатар ах маань Франц Парист байгаа. Яагаад гэвэл бид хүү Европтойгоо бүхий л одоо шилдэг мастеруудыг хамруулахаар төлөвлөсөн. Олон улсын хэмжээний мастер Ванчгийн Төмөрбаатар 1960 онд Увсан аймгийн Улаангомот төрсөн. 1978 онд Улаангомтын 1-р 10 жилиг төгссөн. 1978 онд Саксумгийн залуучуудын улсын авар шалгаруулах тэмцээнд Увсан аймгаас оролцож 4-р байрт шалгарсан. 1979-с 1982 онд алдар нэглэлт тамирчин зэрэг байхдаа 79-с 82 оны Улаанбаатарын авар шалгаруулах тэмцээнд 4 удаа тогложээ. 1980 онд насан туршидын улсын авар шалгаруулах тэмцээнд алдар нэглэлт багтаалж алтан медаль, 1982 онд насан туршидын улсын авар шалгаруулах тэмцээнд алдар нэглэлт багаас тоглож мөнгөн медаль, 1982 онд Монголын Саксумгийн холбооны цомын тэмцээнд найрамдлуугаас тоглож төрүүлсэн байна. 1995 онд Оросын холбооны улсын Новосибирск хотно болсон оюутны олон улсын тэмцээнээс мөнгөн медалийг бүрдэж байсан. Хэдэн онд Саксум бөмбөгтөөрөө энэ бөмбөгөн дээрх нэрсийг хараад бас юу бодогдож байна? Энэ одоо манай Томбада, манай Дашаа, Уюун цэцэг гэдэг ер нь л манай мастерууд маань Бямба мастерууд маань бүгдээр гарын өсгөө зураа сайхан одоо дурсгал үлдээсэн байна. За таны хувьд хэдэн оноос яг энэ Саксумгийн спортоор хичээлөө Монголын Саксумгт анх орсон тэр түүх анхны багш нар гэдэг. За анхны багшууд бол миний Долгоржов гэж одоо 80 гарсан эмэгтэй багш одоо Увсан аймгийн Улаангом сумд одоо амьдарч байгаа. Миний саксны анхны багш. Анхны одоо биеийн тамирын багш бол Уртнасан гэж одоо багш Улаанбаатар хотод амьдарч байгаа. Ийм хоёр багш байгаа анхны. Тэгээд одоо Саксум бөмбөгийн спортод 1979 онд одоо намайг чиглүүлж 9-р ангид байхад чиглүүлж одоо Саксум бөмбөгийн дагна хичээллэхийг манай биеийн тамирын багш Намжил Сүрэн багш маань ингээд ийм 3 багш миний одоо анхны багш нар одоо ингээд байгаа. Тэгээд тэрнээс хойш алдар нийгэмлэгт 79 онд алдар нийгэмлэгт 3 жил, Октябрийн оройнд 8 жил, ингээд нийтдээ 14 жил, 15 жил яг Саксум бөмбөгийн спортын нэг идэвхтэй карьер үргэлжлэж явагдсан. Би ч одоо 78 оны залуучуудын улсын аваргаар Увсан аймгаас тоглож 4-р байранд орж байсан. 79 онд Цэргийн албанд ирээд алдар нийгэмлэгт 3 жил Саксум бөмбөг алдар нийгэмлэгт тоглосон. Тэгж байхдаа 4 удаа хотын аварга, улсын Аз зэрэглэлийн аварга шалгаруулах тэмцээний 1 алт, 1 мөнгөн медальтай Цэргийн албаа хааж дуусгаад 82 онд спортын мастер болоод бүгд найрамд Монгол Ард улсын шилдэг эхний 100 мастрын 43-т миний одоо амжилт эрмэлэгдэж одоо 43 дахь мастер болсондоо бас дурсгалтай ийм Увсан аймгийн Унган мастер, анхных нь олон улсын хэмжээний мастер ингээд явж байгаа. Тэгээд одоо 82 оны 10 сараас эхлээд Октябрийн оройн тоглосон. 8 жил тоглосон. 8 жил тоглохдоо 2 удаа хотын аварга, 1 удаа улсын аваргын алтан медаль, 1 удаа улсын аваргын хүрэл медаль А зэрэглэлийн ийм амжилтаар яваад тэгээд замчин нийгэмлэг маань Октябрийн оройны биеийн тамирын спортын хороонд харьяалагдж байгаа. Улаанбаатар төмөр замын замчин биеийн тамирын спортын хороо болж 88 оны 6 сар засгийн газрын тогтоол гарч батлагдаад тэгээд Октябрийн оройноос тусдаа өрх тусгаарж 79 оны хотын аваргаар замчин нийгэмлэгийн баг гэж одоо хотын аваргаар тоглоод 4-р байранд орж ирсэн ийм төвхтэй. Тэгээ алдар тоглож байсан бас тухайн тоглогчтой бас нэрлээч. Хэд байв, 5 байв, 8 байв, офицерууд байв, хугацаа цэргийн албаагч юу энэ бол үзэгчд маш их сонирхдаг түүхэн сайхан тоглолтууд болсон гэж яригддаг. За намайг 80 оны улсын аваргаар тоглох чинь одоо манай хамгийн Монголын 1 номерын техниктэй тоглогч Цэвэр бол байсан багийн ахлагч. Тэгээд Мэнт сайхан мастер, Чожамц мастер. Тэгээд дээрээс нь Бат сайхан Жигэ 2. Тэгээд манай Батөлзий. Тэгээд би Жүгнэгийн Хөрлбаатар гээд Натаамт Увсан аймгаас 79 онд Цэргийн албанд ирсэн. Увсын нэг хэсэг Увсын 2 өндөр, алдрын 2 өндөр гэж нэрлэгддэг байсан. Натаа адилхан 1.92 см өндөртэй. Найз маань ингээд 80 оны улсын аварга болсон.
онцлж хэлэх юм бол одоо бид нэр чинь намайг цэрэгт байх хугацаанд 36 тэмцээнд оролцсон байд. Тэгээд тэрнээс 2хан тэмцээнд хожигдсон. Нэг нь болохоор 81 оны Гагарины тэмцээнд найрамдлын оройн хожигдоод найрамдлын оройн төрүүлсэн. Нэг нь болохоор дархных нь нэг холбооны цомд төрүүлсэн. Ийм төвхтэй. Тэгээд бус бүх тэмцээнд намайг сэргийн албан хааж явах үед бүгдэнд нь алдрын баг төрүүлж байсан. Таныг бас энэ түүхэн бөмбөгөн дээр гар үсгээ зурж үлдээнэ өө удаа. За Хаанаас ирсэн хаана байгаагаа бичээд тэгээд дурсгалтай зураг үлдээнэ өө гэж. Ингээ нэвтрүүлэг маань Европт байгаа Монголын саксны мастеруудын нэвтрүүлэг Францд ирж өчлээ. За олон сайхан газараас тамирчид ирсэн. Энэ бөмбөг маань Монгол улс руугаа нисч очин бас тэнд мастерууд байгаа. Ингээ Монголын спортын түүх нэвтрүүлэг Францын Парисаас үргэлжлэлээ. Цааш нэвтрүүлгийнхаа ярилцлагыг хүлээн авцгаая. Бүгд найрамд Монгол ард улсын сагсан мөгийн спортын мастер багш дасгалжуулагч Балдан Доржийн Дашт Дорж 1965 онд Улаанбаатар хотод төрсөн. 1973-аас 83 онд нийслэлийн 52 дугаар сургууль, 1983-аас 87 онд цэргийн нэгдсэн дээд сургуулийн ерөнхий цэргийн ангийг тус төгссөн. Автомашины ашиглалтын инженер мэргэжилтэй. 1981-аас 83 онд хөдөлмөр нийгэмлэг, 83-аас 99 онд Батлан хамгаалах яамны алдар нийгэмлэг, 1999-ээс 1992 онд Сүхбаатарын оройн шгшээ баг, 92-оос 98 онд нэг дээр нэмэх 11 клуб, 98-аас 2000 онд сагсан мөмгийн генералууд баг тоглож, 2000-аас 2002 онд Дээд лигийн Sky Hawks багийн дасгалжуулагч, 2002-оос 2004 онд Дээд лигийн Skytel багийн дасгалжуулагч, 2010 онд Дээд лигийн Баянзүрх Пүлс багийн дасгалжуулагчаар 2010-аас 13 онд Монголын сагсан мөгийн холбооны ерөнхий нэмэгдчийн даргаар ажиллаж байсан. 1982-83 оны өсвөр улсын авчралт тэмцээний алтан мөнгө, 84 оны хотын аварга 2 дугаараар тусгай шагнал, 1985-86 оны хотын аварга, 86 оны улсын аварга шалгаруулах тэмцээний алтан медаль, 1989 оны хотын аваргын 3 дугаараар улсын аварга шалгаруулах тэмцээний тэргүүн байр, 1992 оны Спартакиадын аварга, 94 оны улсын аварга шалгаруулах тэмцээний хүрэл, 2001 онд насан туршидын улсын аварга шалгаруулах тэмцээний алтан медаль, 94-өөс 95 онд Монголын сагсан мөгийн анх дугаар лигийн аварга шалгаруулах тэмцээний тэргүүн байр, Польшийн Астория багтаа 1987 онд, Хятадын Хөхөтийн багтаа 1989 онд, Эрхүү мужийн багтаа 1984 онд болон 85-1993 оны Зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээнд Монгол улсын шгшээ багийн бүрэлдэхүүн тоглосон алдартай тоглогч, дасгалжуулагч. Сайхан тоглож ирсэн найзуудад дурсаад тоглолтууд сэтгэлдүүлсэн тэр сайхан довтлогоонууд, хамгаалтууд, таалтууд гээд үзэгчтэй сонирхолтой. Сагсан мөгийг их багасаа сонирхож секс дугууланд орж явсан. Миний анхны багшиг бол Бадарчин Гончигч гэж хүн байсан. 52 дуу сургуулийн бие тамирын багш. Манай багш бол сагсан мөгийн үндэс суурийг бол одоо манай жижиг бата бид нар чинь төмөрсөх одоо Мондгон Батмагна одоо бид нар чинь ингээл бүгд нэг сексний л хүмүүс байлаа шүү дээ. Тэгж анх эхэлж байсан. Тэгээ яг 10 жилдээ тоглоод 10 дугаар ангид төгсөө би цэргийн ерөнхий сургуульд сонсогчоор орсон. Мэдээ цэргийн ерөнхий сургууль бол Батлан хамгаалах яамны харьяа алдар спорт хорон тоглох тим тамирчин, тим аз завшаа надад тохиосон. Манай алдрын дасгалжуулагчаар бол яг тухайн үед аюур зан багш байсан. Тэгэхэд манай алдрын багт манай давгийн чойж юмц, хонгоо бат сайхан, манай жигжит сүрэнжигээ гээд Баатар болд, Намдаг Гуанхүү, Баяр сайхан Баяа гээд тэгээ Микрел Хавксур энтер гээд тим нөхдүүд бид нар тоглодог байсан. Яг их сайн багшийн гар дээр би жил байж байгаад манай аюур багш ажлаасаа л явсан. Тэгээ аюур багшийн дараа бол манай Сэлэнгийн хонгоо бат сайхан алдрын дасгалжуулагчийг төр хийсэн. Тэгээ би алдар нийгэмлэгт бол 6 жил тоглосон. Яг тэр үеч нөгөө сэргийн албан татгдсан хүмүүсийн сагсан мөнгөчдийг алдар нийгэмлэг авдаг байсан. Тэгээд 1985 онд бол алдарт сагсан мөгийн 15 цэрэг ирсэн. Тэр үеийн яг алдрын тэр 15 цэрэг дотроос бол сонгон шалгаруулалт хийж 8 тамирчныг авч тэмцээнд оруулдаг. Тийм их сорилт хийдэг. Тэр сорилтонд орохын тулд тэгэл их бэлтгэл хийдэг байсан. Тэр үед чи манай багт Дорноговын манай Гомлын мөнх хоёр, манай Мажиг сүрэнгийн ган төмөр ах байна. Дархны Сүхбаатарын наран байна. Жамлын гэрэл байна. Болдын ямар байна. Тэгээд Болдын Бадрал байна, жижиг бата. Тэгээ Мондгон Батмагна би гээд бид 8 алдар нийгэмлэгийн шгшээ болж хэдэн жил сакс тоглосон. Алдар нийгэмлэгтийн сайн багш нарын буйнд. Тэгээ манай алдар нийгэмлэгт дараа Аюуш базрын Үлзий утг гэж багш ирсэн. Өөжгийн багш бид нар дээр ажилласан. Тэгээ өөжгийн багш ажлаа солиод дараа нь
Мажиг сүргийн Гантүмөр ах алдрын дасгалжуулагчаар үлдчихсэн. Ийм төвхтэй алдарт бол тэгээ би айрмаас халагдаад Сүхбаатарын орёны шгшээ багт орсон. Манай Сүхбаатарын орёны шгшээ багийн дасгалжуулагч Нанц дорж ах байсан. Нанцдах. Манай багт бол яг тэр үеийн мундаг тоглогч нар байсан. Одоо Цэвэр Улах, Жаданбагийн Батүлзээ ах, одоо Болдын амар надтай алдарт байсан. Монкор Төрөө, Батторж байна. Манай өндөр Тонсог баяр байсан. Тэгээд манайх бол тэр 89 оныхоо нас нөрөгчд улсын аврал манай тэр баг бол төвлөж исэн. Тим түүхтэй. Тэгэхээр би бол их азтай их мундаг сагчтай тоглож исэн. Би 10 дугаар ангид төгсөж алдарт очиод тоглож байхад ангаахын дээд сургуулиас бид түрүүхээ ярьж исэн. Чоён багш тоглож исэн. Одоо Содны Зундугай тоглож исэн. Доёд багш тоглож исэн. Одоо надаас Буржгар Сүхэ гээд ах байсан. Одоо бурхан болсон л доо энэ хүмүүс бүгдээр. Тэг Сүхэ багш тоглож исэн налахаас тий. Одоо өөрөөсөө жоох өөрийнхөө баг хүүхдч хүмүүс дагуулж орж ирэл өөрөө холбогч хийгээл тэгж тоглож ирсэн. Яг энэ тоглож ирсэн бол миний бол аюу их азтай үе. Их сайхан сагсчтай нэг баг болж явсан. Сайхан мундаг сагсчтай өрсөлдөж явсан тий. Тэр бол их сайхан үе л дээ. Залуу насны үе. Тэгээ дараа нь Сүхбаатарын Нанц тогч төр байж байгаа дараа нь 1/11 гэж клубыг Сүхбаатарын Батулга гэдэг хүн байгуулад тэр клубт орсон. Тэгээ тэнд бас л тэрийн сагсчид нэлээд цуглдсан байсан. Тэгээ 92 онд ч одоо Шарва ихтэл Эрдэнэтээс жоох хөөхд 19-т ирж хийсэн байх жишээ нь тий. Тэгээд 94-өөс 95 оны лиг болоход 11 гэж клубт орж тоглож илаа. Анхны лигийн аваргын тэр дүүнэртэйгээ авч үзчихлээ. Сайхан байсан. Би бол тэр дүүнэрээр их бахархдаг. Одоо бүгдээрээ их сайн сайхан эрүүл сарвал бүгд явж байгаа. Тэрд нь их баярлдаг. Сүүлдээ тэгээд лигийн дасгалжуулагч болж үзлээ тий. Шгшээ багийн дасгалжуулагч болж шгшээ багаа авч гадаадын оролдоон тэмцээнд бас оролцож үзлээ. Би бол сагсанд их юм үзсэн сагсны буйнаар. Тэр ирчээрээ би бол хүнс одоо сагс сурыч гэдэг юм уу ийм хилээд өгч гэсэн бас би татгалзах эрхгүй гэж өөрийгөө боддог. Би тэр хүмүүс өөрийнхөө мэддэг чаддаг юм ярьж өгөх дуртай, заах дуртай, тийм ээ. Тэр хүний алдааг хараад хилчих дуртай. Тийм л хүн. Тэгээд сүүлд нь яг нэг хэдэн жил Сагсан өмгийн холбооны ерөнхий нарийн бичгийн дараагаар ажилласан. Сагсан өмгийн ерөнхий нарийн бичгийн дараагаар ажиллаж байхдаа Сагсан өмгийн холбооны 50 жилээр анх удаа Монголын Сагсан өмг олон улсын шүүгчтэй болж исэн Ган зоригийн Батбаяр гэж Батбаярын Ган зориг гэж Политехникийн дээд сургуулийн инженерийн багш залуу анх олон улсын шүүгч болж илаа Сагсан өмгийн түүхэнд. Анхны 3 эсрэг 3-ын тэмцээн 2012 онд болж манай эрэгтэй баг зуны элсний наадамд явж хүрэл медаль авч илаа. Эмэгтэй баг 4-т орж исэн. 12 оны намар Азийн 3/3-ын тэмцээн болоход хамгийн анх одоо Алтан заяа ган зуул энтер орж мөнгөн медаль авч исэн. 3/3-ын хамгийн ихний түүхт тэднэр. Тэгээд тэрнээс хойш 3/3 ямар явж гэн одоо 5/5 бол ямар мундаг гоё хөгжиж гэн те. Бид нар бүгд л мэдж байгаа. Монголын Сагсан бөмбөгчд тэдний амжилт их өндөр сайхан явж байгаад бол манай үеийн цугласан сагсчд бол бүгд баяртай байдаг. Тэгээд энд яг сонирхуулаад нэг ярихад бол одоо манай том бадрал би тэгээ манай Шандын Гомлын мөнх хоёр бид гурав 1987 онд бид гурав мастер авч ирсэн. Тэр үед ч одоо жилд нэг 2-3 хүнд л өгдөг байлаа ш. Яг тэгээд улсын аврагч 2 жилд нэг удаа болдог. Тэгээд улсын аваргаас 1-2 медаль авдаг. Тусгай шагнал авсан байх хэвээр жоохон норимтыг босго өндөр байсан л да. Тэгээд энэ хоёр мундаг сагсчтай би ингээд цуг спортын мастер авсанд бол их баяртай явдаг. Тэгээд өнөөдөр ингээд бадралтайгаа ингээд нэвтрүүлэгт ороод сууж байгаа. Түрүү ярьжлаа л да их гоё. Бадралтайгаа би нэг ч баг тоглож үзээгүй. Би тэр Улаанбаатар хотын шгшээ баг болж эрхүүд очиж тоглож исэн байхгүй. Нэг баг болж. Тэгж нэг сайхан тэмцээнд орсон. Тийм дурсамж бол байдаг. За баярлалаа. Дараагийн мастер маань спортын мастер Батгэрэл. Спортын мастер Санжоохтой Батгэрэл 1964 онд төрсөн нийслэлийн 52-12 дугаар сургуульд суралцж төгссөн. 16-аас 18 наснда Октябрийн оройн шгшээ багт холбогчоор тоглож хотын авраг, улсын авраг шалгаруулах тэмцээнүүдэд амжилттай оролцож байсан. 1982-оос 1988 онуудад Анагаах ухааны дээд сургууль суралцаж ихэнх мэргэжил эзэмссэн. Анагаах ухааны дээд сургуулийн шгшээ багийн бүрэлдэхүүнд Улаанбаатар хот Монгол улсын авраг шалгаруулах тэмцээнүүдэд жил бүр амжилттай оролцож байсан. 1992 оноос Польш улсад ажиллаж амьдарч Европт монголчуудын Сагсан өмгийн тэмцээнд оролцож байлаа. Та өөрөө яаж одоо хэдэн жилийн өмнө, олон жилийн өмнө та
сагсан бүгийн спорт руу амжилт ямар вэ? Сагс амьдралд яаж нөлөөлөв? Та яг сагсаа хизээж орхиогүй яг цугал явсан. Энэ тухайга үзэгчтэй сонирхолтой. Ер нь бол энэ сагсан бөмбөгийн спортод маш дуртай байгаасаа би ер нь бол 52 12 дугаар сургуулаар явж төгсөн. 52 байсан бол би волейболчин болох байсан байх. Манай найз болроо цэцэг манаар дандаа волейболоор хичээлээд мастеруд болсон. Би 12 тэрд бол сагсан бөмбөгийг Бацуг багшийн удирдлагын дор суурж, ер нь бол яг л энэ 3 харьцан 3 шиг хэсэг гадаа шийдэн дээр л тоглож сурсан. Их дурлсан, их дуртай байсан. Ингээд зүгээр сургуулийн хэмжээнд тоглож байгаа сүүлдээ бол 16 настайдаа анхудаа тэр нөгөө октябрийн өрөөний шигшээд орж тэр хотын аварга, улсын аварга гэд тэмцээнд орж үзээд их баярлаад урам ороод ингээд 2 жил бол октябрийн өрөөний шигшээд тоглосон. Нэг актер амжилт гаргаагүй оролцоо тэрэндээ их баяртай тэгээд 88 онд 82 онд 10 төгсөөл тэгэл 2 жил октябр төрчээд анагаахын дэд сургуульд ороод анагаахын дэд сургуульд 6 жил байхдаа одоо бүхэл тэр оюутан залуусын спорткад юм уу хотын аварга улсын аваргад бол анагаахын дэдийн нэрийн өмнөөс орж исэн. Тэгэл яг анагаахын дэдийн багш нарт чи энэ бөмбөгөөр хоололж итгэхгүй гэл ингээ загнуулан хөөгдөн тоогдон завсраар нь тэгээд тэргээр тоглолцох гэсэн гээл гүүгээл тоглосон. Гэхдээ одоо энэ манай энэ үеийн одоо төгсөлтийн отгон бол дэмж мэд дааланд л байж идэг. Биднээс ч бол эмэгтэйчүүд болохоор жоох хязгаартай байсан. Тэгвэл тэмцээн болгонд ороод актер амжилт гараагүй ч гэсэн ингээд 6 жил бол сагстайгаа явсараа төгссөн. Ажил, амьдрал, эрүүл юмны удаас ингээд нэг хэдэн жил завсарлаад 92 оноос Польшд ирсэн. Одоо шинэ газар ирээд миний Монголд байгаа ерөөсөө сагсны түүх бол айгүй бага. Гэхдээ дотроо бол нөгөө сагсан бөмбөгтөө дуртай болохоор байнга тоглох хийсэн л гэж боддог байсан. Энэ Европт ирэхээр бас ингээд баг үүсгэх хамтран тоглох хүн их баг. Тэгээд энэ сагсан бөмбөгийн тоглох гэсэн энэ хүслээрээ манай ингээд найз үеийн нэг ингээд 10 гэр бүлээс одоо ингээд андууд нэртэй одоо энэ Европын холбооны сагсан бөмбөгийнхэн бол их сайн байж байгаа. Хэдүүлээ ингээд цагаа зөв өнгөрөөж ингээ өөр хоорондоо тоглоё ингээ гэр бүлээрээ хуваагдаад тэгэхээр тоглодог байлаа 2 3 жил. Тэгээд дараа нь 2003 оноос Польштой сагсан бөмбөгийн тэмцээн зохиодог боллоо. Монголч амьдарч байгаа бүх монголчууд сүүлдээ дахиад ер нь Европын холбооныхантай гээд ингээ Герман, Чехтэй нийлээд ингээд улсын тэмцээн зохиож эхэлсэн. Эхлээд залуучуудтайгаа цуг үзэлчээс сүүлдээ ер нь ахмадуудынхаа тэмцээг яа гээд ингээд яасан. Яг энэ дор бол би сагсан бөмбөгийг яхад хайж чаддгүй учраас одоо 10 жилдээ тоглож их дурлж ирсэн спортоо. Одоо 40 нас гараад эргээд нэлээд тоглож эхэлсэн. Тэр үеч яг ажил амьдрал хөлгар дээр тогтоод бас зав зай гараад ирсэн. Одоо ямар ч энэ спортыг олон хүн тоглоосай ямар ч нэг баг осгоо тоглож гэсэн зорилготой хүрээл ингээд одоо энэ 16 жилийн тэмцээнд оролцоо явж байгаа. Энэ хоорондоо Польшийн тэмцээнд орно. Мөн бас хөх толб гээд Польшийн одоо Варшавын гамболдын маань зохиож исэн сайхан Монголынхоо одоо хөгжлийн бэрхшээлтэй одоо хүмүүс туслах аян явуулдаг тийм хандвийн том сагсан бөмбөгийн тэмцээн бас энд 10 жил зохиосон. Тэрэнд бол биднес маш идэвхтэй оролцож Монголынхаа бас тэр улсууд тусалж үйлэхэд бол маш их нөлөөлж байсан. Ер нь бол яг 10 жилдээ байхдаа тэгээд өтөр өрөнд толж байхдаа 2 дугаар зэрэгт болоод ангаах тахтаа нэг спортын сагсан бөмбөгийн 1 дугаар зэрэгтэй болсон. Энд хожуу 2011 онд спортын мастер гэсэн. Тэгээ энэ хооронд одоо олон тохиолдол болж исэн. Одоо ингээд энд сууж байгаа хүмүүсээс отон болдыг хараад би хоёр чад ангах зүг тоглож байлаа. Би энэ дашторж мастерд бол маш их баяртай явдаг. Яаггүй өөрхөөр ирээд одоо манай багийнханд юм зааж өгөөд зарим тэмцээн тренер болоод их үед аваа явжсэн энд их баяртай явдаг. Тэгээд миний хувьд бол энэ сагсан бөмбөг дуртай болохоор залуу үеэ цааш бас энэ спортоор хичээлээсэ гэж маш их хичээж явдаг. Энэ 20 жилд бол тэгээ өнөөдөр ийм ярилцлаганд орж байгаадаа их баяртай байна. Ингээд миний төгс дуслаа. За баярлалаа. Олон улсын хэмжээний мастер Жадамбин Батүлзээ 1959 онд Улаанбаатар хотод төрсөн. 1977 онд Хосе Мартин нэрмж 52 дугаар сургууль төгссөн. 1977 онд Монголын пенер сурагчдын 4-р спартакиадад 52 дугаар сургууль хөдөлмөр нийгмийн багаас оролцож 4-р шалгарсан. 1979 онд сагсан бөмбөгийн залуучуудын улсын аварга шалгаруулах тэмцээнд Монгол улсын их сургуулийн багаас тоглож алтан медаль, 1980 онд насан туршидтын улсын аварга шалгаруулах тэмцээнээс алдар нийгмийн багаас тоглож алтан медаль, 1986 онд насан туршидтын улсын аварга шалгаруулах тэмцээнээс дархан багийн бүрэлдэхүүн тоглож алтан медаль, 1987 онд Монголын бүх ард түмний спартакиадад Сүхбаатарын оройны багт тоглож алтан медаль,
1989 он насан туршидын улсын аварга шалгаруулах тэмцээнээс Сүхбаатарын оройны багт тоглож алтан медаль. 1996 онд насан туршидын улсын аварга шалгаруулах тэмцээнээс Алтан наран сан багийн бүрэлдэхүүн тоглож алтан медалийг тус хүртжээ. 1998-аас 2000 оны үед Монголын сагсан бөмбөгийн холбооны ерөнхийлөгчийн үр гүйцэтгэгчээр ажилласан Унгар улсад ажиллаж амьдарч байх хугацаанд мөн хүн сагсан бөмбөгийн багийг байгуулж Европ дахь монголчуудын сагсан бөмбөгийн тэмцээнийг зохион байгуулж байсан. Бид энэ удаа үзэгч та бүхэндээ Европ төвд ажиллаж амьдарч байгаа Монголын алдартай сагсан бөмбөгчдийн нэвтрүүлгийг төлөвлөж байгаа. Энэ нэвтрүүлгийн маань нэг зочин өнөөдөр спортын төв ордонд Ахмад маструудын 2026 оны улсын аварга шалгаруулах тэмцээний 65 нэмэх насны ангилалд алтан медаль хүртлээ. Танд баяр хүргэе. Баярлалаа. 24, 25, 26 онд одоо Европт байж байгаад ирсэн. Тэгээ 3 дараалан одоо төрүүлчихэд өнөөдөр маш баяртай байна. Апо 52 гэдэг багаараа төрүүллээ. Та одоо өнөөдөр 40 жилийн өмнө 50 жилийн өмнөхийг дурсаач та 15 та 6 та ихсэн 40 жилийн өмнө улсын аварга болж ялгаа сайхан дурсамжууд энэ зааланд байсан бах хоршоолын танхимд байсан бах. За тийм ээ яг энэ зааланд анх 1980 онд алдар нийгэмлэгийн өмнөөс тоглож алтан медаль хүртжсэн. Хоршоол нийгэмлэгийн зааланд 79 онд анхны залуучуудын улсын аваргаар Монгол улсын их сургуулийн багаас төрүүлжсэн. 87 оны Бугардмны спартакиадаар төрүүлжээ. 89 оны насан туршидын улсын аваргаар мөн төрүүлжээ. Тэгээд дараа нь 96 оны улсын аваргаар бас төрүүлж ирсэн. За энэ гоё ордон маань сайхан байна. Яг тэр үед өөртөө ч тоглож исэн тэр сайхан түүхэн дурсамжийг нь спорт түүх нэвтрүүлгийн сагчдын дурсамжинд хуваалцаач. 79 он, 80 онд хий юм бэ? 79 онд бид нэр одоо Чинбат багшийнхаа удирдлагын Монгол Улсын их сургуулийн багаас тоглосон. Энэ маань анх Монголд 19 насаар ангилагдаж явуулсан. За тэгээ энд манай алдартай тамирчин одоо Асан Нямдорж гэж хүн байлаа. Амар мэд гэж хүн байлаа. Даваа бүрүү гэж хүн байлаа. За Инкод гэж одоо байгаа. За ийм хүмүүстэй одоо бид нэр бас бус хүмүүсийн нэрлсэнгүү. Тэгээ тийм хүмүүстэй бид нэр одоо Сүхбаатар гэдээ одоо тэр хүн маань одоо энэ манай багт надтай тоглож байгаа. Ийм 79 он. 80 онд бол бид нэр алдар нийгэмлэгээс одоо бас асан намгийн бинцаахан одоо сая манай багийг дасгалжуулж байгаа гавьяат дасгалжуулагч цэвэр бол одоо манай баг бас надтай цуг тоглож байгаа одоо энэ ахмад тоглож байгаа Батцаахан Хунгуугийн Батцаахан. За бид нар одоо Европт нэг Швейцарт нэг маань амьдарч байгаа Ванчгийн Төмөрбаатар гэдэг бас манай багийн тоглогч маань мөн 80 онд бид нарыг улсын аварга болоход хамт тоглож ирсэн юм аа энэ заал. 89 онд бид нэр алдраасаа яваад цэргийн алба дуусаад тэгээ Сүхбаатар дүүргээ дүүргээрээ харьяалагдаж 87 онд Оршуул нийгэмд өчиг цэвэр бол бид тэр цог тоглож мөн Бугардмны спартакиадын анхны улсын аварга. Дараа нь 89 онд бид нэр одоо бас Сүхбаатарын оройноос одоо энэ бас ахмад тоглож байна. Асан урд насан тэгээд цэвэр бол асан одоо Баттуулга нэг дээр нэг 11-ийн дасгалж удаж ээжсэн дүүн Батсүх. За манай Батцууд гээд манай бас мөн алдар натаа цуг тоглож ирсэн Боо Бачаргал гэж байсан тэрний дүү ихрийн нэг нь бас мөн тоглож спартакиадын улсын аварга авчихсан. 89 онд болохоор манай одоо Балдангийн даштөрч Болдын амар одоо Америкт бас мөн Америкт ажиллаж байгаа Тунсаг баяр гэж Хомсрынгийн Тунсаг баяр одоо манай уртаа багч гэж ярьдаг хүмүүс уртнаас нь багш бид нэр 89 оны аваргаар мөн төрүүлсэн. Дараа нь 96 оны аваргаар одоо та бүхний бүр сайн мэдих их сургуулийн орсож байгаа бид тэр 96 онд одоо мөн улсын аварга болж байгаа. Жагаа маань анх удаа алтан медаль зүүж байгаа нь тэр. Тэгэхдээ бид тэр нөгөө их сургуульд байхдаа их сургуулийн аваргад том тэмцээн болдог байсан. Тэрэнд нийгмийн ухааны факультетуудаас анх одоо нийгмийн ухааны факультет их сургуулийн аваргаар төрүүлсэн ийм төвтэй. Сагсан бөмбөгийн тоглогчийн хувьд олон дахин оролцсон. Эргээд та өөрөө винт тамир спортын салбарт ажиллалаа. Шарын голд очлоо, сах цаа төгөөлөө, тоглолоо. Монголын сагсан бөмбөгийн холбоонд байлаа. Энэ хэсгийг бас спортынхаа төлөө зүтгэжсэн сайхан зүтгэл холбооныхоо талаар бас
тэр үед нөгөө ороо бусгай цаг болоод холбоо маань жаахан ингээд бас авч явахгүй юм болоод одоо энэ байгаль орчны яамны сайд байсан Бараг сулд маань одоо холбоог маань тэргүүлж байж байгаад тэгээд одоо би тэр хүнийг орлоод байж хугацаанд Монголын сагсан бөмбөгийн холбоо одоо манай асан маргад ирсэн байсан. Маргад яриад одоо Азийн сагсан бөмбөгийн холбоонд одоо албан ёсоор бүртгүүлэх тэр том ажлыг одоо тэр үед Олимпийн орны гинсэг байсан Отгон цагаан гэд хүний тусламжтайгаар одоо Малайзуудад очиж Азийн сагсан бөмбөгийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга тэр үед Янчо Хок гэж хүн байсан. Тэр хүнээр дамжуулан одоо тэр хүнээ 2 удаа авчирч Монголд авчирч бүх байдлаа үзүүлж ингэж бид нар Азийн сагсан бөмбөгийн холбоонд илсэн төвхтэй мөн одоо тэр хүний дэмжлэгтэйгээр манай одоо Шарвж Жамс маань Америкт явсан бас төвхтэй мөн тэр хүнээр боломжлуулаад энэ багийн сагсан бөмбөгийн шүүгчдийн зүйлийн зараг одоо Шакил Онылийн багш энтрийг тэр хүмүүс маань Монголд бас цуг авчирч тэр хүмүүсээр дамжуулан улмаар манай сагсан бөмбөгийн холбоо дэлхийн сагсан бөмбөгийн холбоонд одоо өсөж орсон төвхтэй маа. Ийм ажлуудыг хийгээд бас гар үе оролцож явсан. Европт сагсан бөмбөгийн тэмцээн уралдааныг зохиосон. Тэр түүхээс бас үзэгчдэд авчрах сонирхолтой. Унгарын Будапешт гэдэг хотод ажиллаж амжилт байхдаа одоо сагсан бөмбөгийн холбооны одоо үүрэгт ажлыг үргэлжлүүлсэн хийсэн. Тэнд байгаа Европын залуучууд болон насан туршидчдийн тэмцээнийг одоо 7 жил одоо өдөртөн зохион байгуулж хийсэн. Тэгээд сүүлдээ залуучууд Ахмад хоёроос салгаад ингээд ер нь одоо маш их өндөр хүрээнд тэгээ өргөн тим болж анх 3 багтаа оролцож исэн бол одоо өнөөдрийг эргээд харахад таны одоо сая Шведэд очсон тэмцээнээс ингээд харахад бол нийтдээ одоо 500-аад тамирчид оролцдог. Европын байгаа тэгээ дээрэс нь Англи гэдэг ингээд бүх орны одоо тамирчид одоо байгаа Монгол тамирчид маань ирж оролцдог. Өөрөөр маш том тэмцээн болсон. За энэ ажгаар ирэхэд манай бас тэнд одоо төрийн бус байгууллага Хөх толб гэдэг тэмцээнийг манай Польшид амьдарч суудаг Гамболд гэдэг хүн зохион байгуулж бас одоо Монголын хөгжлийн бэрхшээлтэй хүмүүстүүдэд ханд үзүүлэх тийм том тэмцээнийг зохион байгуулж байсан. Тэгээд энэ Польш, Эквадор, Мөнгө сайхан Гамболд гэдэг хүмүүс маань анх одоо Европын сагсан бөмбөгийн тэмцээнийг анх санаачсан 2009 онд хийсэн юм аа. Ингээд ийм сайхан төвтэй өнөөдрийг болтол маш сайхан тэмцээнүүд уралдаанууд болдог. За Монголын спортын түүх нэвтрүүлэг маань яг энэ бөмбөгтөөгөө хамт энэ дуулалттай хамт Шведийн Стокгольмоос эхлээд Францын Парисаар ороод Францын Рен хотод очоод өнөөдөр үе үеийн алдарцуудаа сагсчдын үлгий уусан спортын төв ордонд сагсан бөмбөгийн алдартай мастертайгаа холбогдлоо. Ингээд танд баярлалаа. Сагсан бөмбөгийн тухай монголчууд манд тухай Монголын спортын түүх сагсан бөмбөгчдийн түүх нэвтрүүлэг үргэлжилж байна. Сагсан бөмбөгийн спортын мастер Дайри Магийн гэрэл маань 1974-өөс 1984 онд нийслэлийн 13-28 дугаар сургуульд суралцсан анхны багш Алексей, сагсан бөмбөгийн секцийн анхны багш Цэвэр бол 1984-өөс 86 онд Анагаах ухааны дунд сургууль Төрөө Цэвэнж багшийн удирдлаганд ор 1993-аас 97 онд биеийн тэмрийн дээд сургуулийг төгссөн. 1982-оос 1984 онд Октябрь ярын өдөрчүүдийн шишээ Шагдар багшийн удирдлаганд ор 1985-аас 87 онд Сүхбаатар ярын насан туршийн шишээ багт Содном зөндөө Мэргэ багшийн удирдлаганд ортоглож хот улсын аврах шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож байсан. 1981 оноос эдэрчүүдийн район хот улсын аврах шалгаруулах тэмцээн Пенер сурагчдын спартакиадад оролцож оройны аврах 3 удаа хотын аврах шалгаруулах тэмцээнд 1 удаа дөрвөлж дэдвэр шалгарч улсын аврах шалгаруулах тэмцээнээс хүрэл медалийг өвтөж байжээ. 1984 оноос насан туршидтын хот улсын аврах шалгаруулах тэмцээн шинжлэх ухаан танин мэдхүйн сэтгүүл Гагарин нэрвэж тэмцээн оюутны өвлийн наадам Бухартумны спартакиадад оролцож оюутны өвлийн наадмын алт мөнгөн медаль, насан туршидтын Б зооны улсын аврах шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль хүртэж байсан. Ахмад сагсан бөмбөгчдийн улсын аврах шалгаруулах тэмцээний мөнгө хүрэл медальтай, Европын монголчуудын ахмад сагсан бөмбөгийн тэмцээний 4, хөх толб тэмцээний 5 удаагийн авраг. 2012 онд Швед улсын Стокгольм хотод
танихаа гэгээн дурсгал зориулсан од нэртэй сагсан бөмбөг төлөв байгуулсан үйл ажиллагаа нь өргөцсөөр байна. Европт ирээд бас энэ тэмцээнийг спортоо сурчлаад өөрөө тоглоод олон залуучуудыг аваад өнөөдөр л ихэд энэ заал танхимд таны од клубийнхан энэ сайхан тэмцээний зохион байгуулад ямар олон хүмүүс ирж байна. Энэ сайхныг бид хүн нүдэрээ хараад байж байна. Энэ сайхан тэмцээн уралдаан сагсны түүхээс үзэгчдтэй сонирхолтой. Би болохоор 10 жилийн 13 дугаар дунд сургуульд сурж байгаад 28 дугаар дунд сургуульд очиод буцаад 13 дугаар сургуулиа төгссөн. Тэгээ 13 дугаар сургуульд суралцж байхдаа 4-5 дахь ангийн жоох хүүхэд тахтаал байрныхаа гадаа модон самбартай одоо дуугаар хийцэн шийдэн дээр хизээ намайг энэ жижигхэн солгоог авъя гэж хэлэх бол гэж агаа нараа хараад сууж идэг байсан үе. Тэгээд яг тэр энэ жижигхэн солгоог авъя гэдэг үг ахаад надад нэг намайг 6-7 дугаар ангид тахад дахиад сонсогдсон. Тэр нь манай 28 дугаар сургуульд Алексей гэж миний анхны саксны багш байгаа. 28 дугаар сургуульд очсны дараа Алексей багш маань одоо бас энэ жижигхэн солгоог авъя гэж анхт гисэн. Одоо сургуулийн шигшээд тэгэл 28 дугаар сургууль маань дүүргийнхаа хэмжээнд байнга төрүүлдэг сургууль байсан. Дүүргийнхаа хэмжээнд бол тэгээ дүүргийн авраг дээрээс тэмцээн дээрээс шагаа багш сараагч маань бас л дахиад энэ жижиг солгоог авъя гэсэн байдлаар одоо дараагийнхаа баг руу ороод октябрь ярийн нийтэрчүүдэд 81 оноос 84 он хүртэл тоглож исэн. 84 оноос эхлээд 87 он хүртэл Шокотрийн буюу хошоол нийгэмлэгт тоглож исэн. Тэр үед бол бид нар нэлийн хэдэн багш бол солигдсон. Эхлээд бид нар нэргүүгээд багштай байсан. Дараа нь уртаа багшаас нь дундуур нь содон зөндөө багш маань байсан. Нэлийн хэдэн багш нарт бол бидний тасалжуулагчаар ажиллаж исэн. Ер нь бол айгүй атцтай гэж өөрийгөө боддtiin. Дунд сургууль байхдаа одоо тэр үеийн хамгийн залуу сагсан бөмбөгийн спортын мастер Батүлзий гэдэг хүн болгоны бид нар нэг багт октябрээр нь тоглож исэн. Манай багийнхан Баярмаа, Байгалагаа далдар тоглож исэн. Дээрээс нь Бодроо гээд ихэнх нь 28 дугаар сургуулийн хүүхдүүдээр бүрддэг тийм октябрээр нь шишээ баг гэсэн. Бид нар хот улсын аврах тэгээд пенсүрчдийн спартакиадуудад л маш амжилттай оролцож исэн. Шагаа багш дээр байхдаа бас дахиад нэг асаа тохиолдсон. Бидний 10 жилд байхад манай цэвэр багш маань манай сургуульд ирж ажиллах болсон. Тэгээд цэвэр багш маань манай сургуулийн 13 дугаар сургуулийн тасалжуулагч багш болсноор манай 28 дугаар сургуулийн шигшээ хүүхдүүд биш ихэнх нь 13 дугаар сургуулийн шигшээ хүүхдүүд одоо дүүргийн шигшээг бүрдүүлж явж исэн. Тэгээд хамгийн тухайн үеийн мундаг тасалжуулагч нар багш нар цэвэр багш, шаг багшийн одоо удирдлагын доор тэмцээн уралдаанууд оролцож байсан доо тэр үеийнхаа мундаг октоодтай хамт тэмцээн уралдаанд оролцож байсан бол миний хувьд айгүй тийм бахархахаар санагдтыг. Ягаад гэвэл би одоо тэр хүмүүсээс айгүйх юм суралцсан, тэр багш нараас их юм суралцсан. Өөрөө одоо тэр үед үеийнхэн тоглогч нараас их юм сурах гэж айгүй хичээдэг байсан. Миний үеийн тоглогч нараас хүч нийгэмлэг тоглож бас одоо маамуушгээ залдаг болох уу? Бид хоёр адилхан солгоо байхгүй юу? Тэгээ маамуушгээ яаж ингэ залдаг болох уу гэд бусад багийнхэн тоглогч нараас ингэ үлгэр дуураалахыг айгүйх боддог байсан. Тэгээ одоо энэ сууж байгаа одоо өнөр шиг маань болохоор бид хоёр яг нэг үеийн эсрэг багийн тоглогч нар сүүлийн 12 жил 12 оноос эхлээд хамтдаа одоо шивэд тусад нэг багт од клуб гэж нэг багт хамтдаа сүүлийн 12 жил тоглож байгаа. Тэгээд хоршоол нийгмийн үеийн Сүхбаатарын Орионт 3 жил тоглохдоо тэр үеийн хамгийн одоо миний хүндэтгдэг хүмүүс одоо ангаахаас оржсэн Нараагч, Галиагч, тэгээд дээрэс нь ангаахын Бурмаа тэд нар маань хоршоол нийгэмлэгт орсон. Тэгээд дээрэс нь Догоогч, алдар тоглож байсан Догоогч гэсэн хүмүүстэй нэг багт Зоёогч байсан хүмүүстэй нэг багт тоглож байсан. Тэгвэл яг бидний үеийн одоо 4 охин тэр Ахмад Тамирчид Ахмад биднээс Ахмад байхгүй бидний 18-тай жоох хүүхдүүд багт бид нар маань аль хэзээний мастеруд болсон 24-5-тай эгч нартайгаа нэг баг болж тоглоо. Тэдний зааж сургасан тэднээс үлгэр дурайл аваад яаж гайлэгч ингэж ийм дайчин тоглолттой болох уу? Яаж нараагч ингэж 3-аас шиддэг болох уу гэд. Тэгээ ийм сайхан хүмүүсийн дунд ороод энэ сайхан хүмүүсээс суралцаад бахархаад нэгэн хэсэг ингэ тоглож явсантай бол би өөрөө гацтай л гэж боддتي. Миний хамгийн баяртай юм гэвэл би сагсан бөмбөгөөр хантайгаа танилцсан. Хань минь бурхны оронд явсан ч гэсэн би сагсан бөмбөгөөр уйдгар гуниг бүхэл юма сагсан бөмбөгөөр өнөөдөр тайлбар явж байгаа хичээж болно. Яг бол гэр бүлийнхаа хүнийг 12 онд бурхан болсноос хойш одоо сагсан бөмбөгийг ахиж тоглож ирсэн гэсэн үг. Хань минь ах энэ 9 оноос эхлээд болцсон сагсан бөмбөгийн Европын тэмцээнд битүүр 12 онд энд ирсний дараа бичлэгүүдийг үзчихэд хүй
өнөрөө энд байгаа маань таяр ер нь ингээд цагс тоглол яасан тий. Ахмадын тэмцээн гэж болд юм. Энэ тэмцээнд оролцох юм бол би та нарыг тасгалжуулъя. Тэгээд ер нь бол хүн гэж бодд юм билэ. Ханаа ингээд бурхмуулсны дараа хийж бүтээх гэжсэн бодж исэн юмнуудыг ингээд өргөжлүүлээд хийх юмсан, бүтээх юмсан гэж бодож зорж явд юм билэ. Тэгээд 12 онд одоо од нэгтээ багийг үүсгэн байгуулад 12 онд анхныхаа тэмцээнд шийд тус анхныхаа тэмцээнд ороод түүнээс хойш бүтэн 14 жил тасралтгүйгээр Европын ахмад цагсан бөмбөрчдийн тэмцээнд оролцож байгаа. Энэ удаадаа бол одоо шамналгүй сайхан амжилтуудыг үзүүлсэн. Од гэж баг, од гэдэг маань одоо миний одоо хани манер одоо түрүүний Баддагийн маань дурсажсэн нөгөө боо бах гэж ярьжсэн шүү дээ. Тэр одоо сагсан бөмбөгийн буйнаар би өөрөө одоо цэврэгшийнхаа амнаас бидний тойрол суучаал боо тэгээд боо ингээд гэж ярьдаг байсан сонсдог байсан хүнийхээ өөрөө бас тоглолтын үздэг байсан хүнийхээ бэр нь болоод явчихна гэдэг чинь сагсан орчинд гэдэг тэр сайхан спортын бүгдөө сагсан бөмбөгийн гэр бүл рүү орчин гэдэг чинь энэ сагсан бөмбөгийн л одоо аж тус учраас би амар баяртай байдаг. Бас энэ завшааныг асгалаад одоо манай багийн, манай клубын, бидний үеийн, бидний доод насны бүсгүйчүүд маань одоо бүгдөө сагсан бөмбөгөөс гадна өөр төрлийн спортоор бага залуу насндаа хичээлж исэн клубийнхаа бүх мундаг бүсгүйчүүдтэй одоо та нартай хайртай шүү. Яг гэвэл энд ирээд одоо магадгүй би Монголд төгссөн жилээс илүү Европт одоо ирээд 14 жил гэж чи илүү урт хугацааг нэг жил алгасахгүйгээр Европынхаа тэмцээнд оролцоод 30-40 тэмцээнд оролцож байгаа. Илүү олон жилийг сагсан бөмбөгтэй л өнгөрөөчлөө гэсэн үг болж байгаа юм. Тэгээд сагсан бөмбөгт маш их талархаж явдаг. Энэ бол миний амьдралын нэг хэсэг. Дараагийн хүндтэй зочин маань мөн л яг энэ од клубын спортын мастер. За Монголын сагсчд бол хандахгүй сайн мэднэ. Өнөр шиг мастер маань. Сагсан бөмбөгийн спортын мастер Чожо Сүрэнгийн өнөр шиг 1965 онд Улаанбаатар хотод төрсөн, 1973-аас 83 онд нийслэлийн 5 дугаар сургуулийг төгссөн, төв эрчим хүчний системд ажиллаж байсан химийн лаборант мэргэжилтэй. 1985-аас 91 онд Сэлэн аймаг Улаанбаатар хотноо цагдаагийн эрэлж нохой албанд, 1996 оноос банкны салбарт ажилласан, 2011 оноос хойш шивэд тусч амьдарч байгаа. Сагсан бөмбөгийн спортоор 13 наснаас эхэлж хичээлж 81, 82, 83 онд өсвөр уулсын аврах, хотын аварчлуулах тэмцээний мөнгө хүрэл медаль, 2012 оноос Европ монголчуудын ахмадын тэмцээн хөх толб тэмцээнд оролцож алтан мөнгө хүрэл медалийг удаа дараалан хүртэж байсан. Чилдэг тоглогч, тэгш тоглогчийн шагналыг олон удаа авч иржээ. Яг анх яаж сагсан бөмбөг рүү оров? Сагсан бөмбөгөөс холдсонгүй. Энэ сайхан дурсамжуудаа үзэгчтэйгээ болцсон. Монголынхаа үе үеийн сагсан бөмбөгчдөө энэ өдрийн мэндийг хүргэе. 81 онд 50 дугаар сургуулийг 8 дугаар ангийг төгсөөд 83 онд 5 дугаар сургуулийн 10 дугаар ангийг төгссөн. 50 дугаар сургуульд байхдаа 5 дугаар ангиас эхлээд энэ сагсан бөмбөгтэй анх хичээлж эхэлсэн. Эхлээд бас төрөл төрлийн спортоор хичээлж исэн, хөнгөнөөр хичээлж исэн, теннисээр хичээлж исэн. Ингэж явж байгаа сагсан бөмбөрөөр орсон байт юм аа. 50 дугаар сургуульд байхдаа олон тэмцээнүүдэд амжилттай сайхан оролцож байсан. 5 дугаар сургуульд Шархуу багшийнхаа удирдлагын доор бас сагсан бөмбөг тоглохын хажуугаар гандбол гэдэг спортоор маш сайн амжилттай тоглож явсан. 82, 83 онуудад тэргүүлж алтан медалуудыг авч явсан. Сагсан бөмбөгөөр хичээлээ лавга багшийнхаа шавьар хүч нийгэмлэг рүү орсон байдгийг. 81, 82, 83 онууд хотын аваргуудад амжилттай оролцож улсын аваргад орох эрхээ аваад улсын аваргын 82, 83 оны 2 дугаар байранд мөнгөн медаль авч ирсэн. 83 оноос эхлээд бас ажил амьдралаа хөөгөөд бас төр зур сагсан бөмбөгөө орхиод хөдөө гэр бүлээд агаад явсан. Энэ хугацаанд бас зүгээр байгаагүй. Ажиллаж исэн газрынхаа бас л сагсан бөмбөгийн тэмцээн уралдаанд их явж исэн. Сэлэнг аймагт бас Сэлэнг аймгийн сагсчтай тоглодог байсан. Сагсан бөмбөгөөр бол одоо яг 48 жил тасралтгүй энэ спортод дуртай болсноор би бол ерөөсөө л яг өөрийнхөө аз жаргал юу гэдэг бүхэл тэр сайхан мэдрэмжүүдийг бол авдаг. Яг одоо бидний үеийн Дашаа, Бадаа, Гэрэлмаа бид дөрв бол яг нэг үе тэр үедээ ингээд хамтран
эсрэг багууд тоглож исэн маш сайн тамирчид ингээд энэ нэвтрүүлэгт оролцож байгаа бүх маструудаа маш их баярлалаа. Сагсан бөмбөг мандтгай. Спортын мастер Мөнхчрийн Лавгцэнд 1960 он Төв аймгийн 100 мод дотнод төрсөн, 1977 он Төв аймаг Төвийн 1-р оромжилт төгссөн, 1983 онд анагаахын дээд сургуулийн шүд эрүүл нүүрний мэдчилж мэргэжлэр суралцж төгссөн, 1983-аас 85 он Төв аймгийн Баянтлаг сум дундын эмнэлэг шүдний эмч, 85-аас 91 онд ажилчны орёны эрүүл мэндийн зөвлөх төвчүүдний эмчээр, 91 оноос холбооны бүгд найрамдах Герман улсад ажиллаж амьдарч байсан. 1975 оноос аймаг бүсийн тэмцээн болон өсвөрөө залуучууд насан туршидтын орчуулгын тэмцээнд оролцож алтан хүрэл медаль хүртэж байсан. 1977 оноос анагаах ухааны дээд сургуулийн шгшээ багийн бүрэлдэхүүн тоглож 1983 онд хот улсын авраг шалгаруулах тэмцээн, Гагарины нэрэмжит тэмцээнд Содном зөндөө багшийн удирдлагаар амжилттай оролцож байсан. 2011 оноос Берлин хотын Монгол спорт цог клуб байгуулж Европт монголчуудын анхны сагсан бүсийн тэмцээнд тогтмол бага удирдан оролцож иржээ. Та өөрөө яг сагсны спортоос хэдэн оноос хичээлж гисэн анхны багш амжилтууд гэ сайхан дурсамжуудаас хаваалцаж. За баярлалаа. Миний би 8 дугаар ангиас л Төв аймгийн шгшээд ороод бүс хот улсын аврагуудад оролцож байсан. Тэрнээс хойш анагаахын дээд сургуульд ороод Содон зундын багшийн багт 5 жил төгслөө тоглоод спортын мастер цолыг авсан. Энэ дэрсээ хойноо бас хөшөрсөн ч гэсэн сагсан хаялдаг цог гэдэг клубыг байгуулад одоо 50 гаруй гишүүнтэй сайхан хамт олон бүрдээд энэ Европт болж байгаа тэмцээнд бол бүх насанд оруулж ямар ч байсан нутгаас хол байгаа ард иргэдэгээ спортоор эрүүл мэндийн төлөө анхааралд нь анхаарал тавьж спортооч цааш нь хөгжүүлж монголчуудыгаа ч хооронд нь ах トゥ шиг сайхан хамт олон болголоо. За сагсан бөмбөгийн спортоор тоглож байсан он жилүүд хэдэн оны улсын авраг, хотын авраг нэрмжит тэмцээнүүдээр Содон зундын багшийн үед анагаахын адуу шиг тачгинсан охтууд гэдэг нэр авч бүгдээрээ хот улсын авраг, залуучуудын аврагад дандаа л 1-2 дугаар байрыг эзэлж байлаа. Багш маань дээрээс харж байгаа. Тэрийгэ үргэлжлүүлээд нодлон хүртэл Монголын ахмадын тэмцээнд хуучин багаараа орж хүрэл медаль авсан 65-аас дээш насанд. Одоо ингээл үргэлжлүүлээд явж байна да. Эсрэг баг гэ таны үеийн сагсчид бас Монголд зөндөө байгаа шүү дээ. Тэднийгээ дурсаач ямар багууд байв? Байлгүй яах вэ? Тэр үед бол хамгийн манай багтаа өрсөлдөг багууд бол алдар нийгэмлэг, аюур багшийн шавнар, цог багшийн дээд бол манай багуудтай их урд хойноо оролцсон тэмцэжсэн багууд одоо ч үлдсэн зарим хүмүүс нь ахмадын багт нодлон уулзалцсан сайхан байлаа. Би өөрөө бол стоматолог, шүдний эмч хүн, эрүүл нүүрний эмч хүн. Тэрнийхээ хажуугаар спорт бизнесээр одоо болтол яг одоо 68 хүрж байгаа хүн бас хөлгаар гайгүй эрүүл инкэл явж байна да. Спортоор хүүхдүүдээ ч гэсэн одоо үргэлжлүүлэл ээж аваагаа дургаал тоглосон. Баг хүү маань бол энтхийн буйны сэтгэлтхүү гэж багийн одоо 5 удаагийн авраг Европтаа бол сайн тамирчид болсон. Том хүү маань бол бас чөлөө цагаараа спортоо хийгээл ажил ихтэй болохоор одоо тэгээ хоёулаа Германд мэргэжил эзэмсэн том нь ерөнхийлөгчийн гадаад харилцааны зөвлөх хийдэг одоо эргэж хүү байна. Баг нь шинэ баяр гэсэн хүү 2 хүүтэй сайхан байна. Спорт бол хүнийг их сайхан зөв төлөвшүүлдэг спорт юм шүү. Спортын мастер Жигэгийн Бямбочор 1971 онд төрсөн. 1986 оноос сагсан бөмбөг тоглож 1986 онд Октябрь оройн хүүхдийн спортын наадам 1-р эзэлж байсан. 1987 оноос Шагдар багшийн удирдлаганд орж идэрчүүдийн улсын авраг шалгаруулах тэмцээнд алтан медаль хүртэж спортын 2-р зэрэгээ авсан. 1988 он Монголын фэнтези сурагчдын 7-р спартакиадын авраг Улаанбаатар хотын авраг улсын авраг шалгаруулах тэмцээнд тэргүүн барьж шалгарч тэргүүний довтлогчоор шалгарч тухайн онд спортын 1-р зэрэгээ гаргаж авч байжээ. 1989 онд Дархан хотод болсон улсын идэрчүүдийн авраг шалгаруулах тэмцээнд мөнгө медаль хүртсэн. 89-ээс 91 онд хүчин нийгэмлэгт лавг сургууль багшийн удирдлаганд тоглож 1990 оны насан туршид улсын авраг шалгаруулах тэмцээний 4-р шалгарсан. 2011 оноос хойш Германы цог клуб Францын монголчуудын багт тоглож байгаа Европын ахмадын авраг шалгаруулах тэмцээн болон хот тэмцээнүүдээс алтан хүрэл медаль хүртсэн. 2015 онд тэмцээний шилдэг тоглогч 2012 Дид мастер 2017 онд спортын мастер цолоо артаа авсан.
хуучнаар Октябрийн орё одоо Баянгол дүүрэг болсон. Октябрийн мемба гэж спортын мастер Бям Бочроо маань бас Европ төвд ажиллаж амьдарч байгаа. За тэр үеийнхээ сайхан түүхээс дурсамж бас. Сагсан бөмбөг анх 1985 онд одоо цэврийн багш минь манай сургуульд дасгалж болгочоор ирээд дуртай болсон. Цоожныхын нөхөр би жижигхэн 4-р анги өгтлөөр намайг авахгүй. Тэгээ үеийн ах нарын минь дасгалж бол би жижигхэн цоожны нөхөр хараад юу зааж ийн юу арж ийн тэрийг совсон. Тэгээд тэр үед манай Гамбаа гэд нэг ах байсан. Тэр ах цэгцэн дээр юу зааснаа маргааш нь алдарт 3 дахь баяр хүү ирдэг байсан. 3 дугаар өрний шийдэн дээр яг тэр хөдөлгөөнөө зааж өгдөг. Цэврийн багшийн яг эсийг надад зааж өгдөг байсан баг. Тэгээд 1986 оноос сагсан бөмбөгийн уралдаан тэмцээнд орж ирсэн. 1987 онд 12 дугаар сургуулийн оогоо нэм зөгөөр ахтайгаа өдөржүүд улсын аврагт анхудаа орж төрүүлж илаа. Тэгээд энэ ах нараас их юм сурч ирсэн. Тэгээ 1988 оны Монголын Бэнер сурагчдын спартакиадын тэмцээнд том цагсчин Боргоо, Эрдэнэ Чулуун хоёртойгоо нэг үе тоглож авраг цол авч ирсэн их баяртай байдаг. Тэгээд 10 дугаар ангид төгсөөд цэрэгч явсан. Манай сагсан бөмбөг алдар нийгэмлэг, хүч нийгэмлэг гэж байсан. Хүч нийгэмлэгт лавга өгшигээ хөдөлгөөн дээр 2 зэ цэргийн албаасаа. Цэргийн албаа хааж байхдаа бол хүч нийгэмлэгийн намдгийн үлзий сайхан гэж цаахан ахтайгаа тоглож илаа. Болдоо ахтайгаа тоглож илаа. Нисдэг даржаа ахтайгаа тоглож илаа. Үеийн цагсан ахтнараас их юм сурч тоглосон. Тэгээд нэг хэсэг завсарлаад 2010 оноос эхэлж Бадаа ахтайгаа нийлж Европын холбооны Ахмадын сагсан бөмбөгийн уралдаан тэмцээнд өдөө хүртэл орж ийн. Энэ хугацаанд бол Монголын бүгд найрамд Монгол ард улсын том цагч ах нартайгаа нэг баг тоглосон дэх бахархалтай байдаг. Хүчийн Бадаа, Алдрын Дашаах, Окийн Төмөр ахтайгаа нэг баг. Энэ 3 том майстроос Батүлзийн ах байсан. Хуйгаа ах байлаа дарахны. Эднэртэйгээ нэг Европт хамт цагч тоглож байдаг бахархалтай байдаг. Ер нь сагсан бөмбөгтэй хайртай, сагсан бөмбөг мантайвал гэж хэлэх та иймэрхүү л түүхтэй. За Монголын спортын түүх нэвтрүүлэг маань Стокгольм хотоос үргэлжилж байна. Дараагийн зочин маань спортын мастер Оюун Цэцэг. Спортын мастер Эрдэнэцэн дөржин Оюун Цэцэг 1971 онд Улаанбаатар хотод төрсөн. 1988 оны Идэрчүүдийн хотын аврах шалгаруулах тэмцээний тэргүүн байр улсын аваргын мөнгө, Бэнер сурагчдын 7 дугаар спартакиадын хотын алд улсын мөнгө медалийг хүртсэн. 1989 онд Идэрчүүдийн хотын аврах шалгаруулах тэмцээнээс мөнгө, улсын аврах шалгаруулах тэмцээнээс алд Монголын Пенерийн байгууллагын нэрмжит тэмцээний мөнгө медалийг хүртсэн. 1992 онд насан туршидын хотын аваргын хүрэл улсын аврах шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртжээ. 1993 онд насан туршидын улсын аврах шалгаруулах тэмцээний дээд байр шалгаж мөнгө медаль, 1995 онд залуучуудын улсын аврах шалгаруулах тэмцээний мөнгө, насан туршидын улсын аврах шалгаруулах тэмцээний хүрэл, 2025 онд Мастерс Английн улсын аврах шалгаруулах тэмцээний хүрэл медалийг тус хүртсэн байна. Сагсан бөмбөгийн спортын талаар сайхан ярилцсан да. Баярлалаа. Сайхан дурсамжууд байгаа. Миний хувьд бол нэлээд сүйд захилсан. Би 10 жилийн 23 дугаар сургуульд 8 дугаар анги хүртлээр сурж агаад 9 дугаар ангид 24 дугаар сургууль руу шилжиж атсан. 9 дугаар ангид шилжээд очисон чинь тус сургуулийн Чулуунбаатар гээд Бийн Тамирын багш намайг дуудаад Бийн Тамирынхаа хувцасыг аваад ир. Одоо бид нар 23 дугаар сургууль руу явж сакс тоглоно гэсэн. Тэгтэн би ямар саксны мэдлэг байхгүй, бөмбөг барьж үзээгүй нэг тийм хүүхэд. Багшаа би тоглож чадахгүй гэсэн чинь чи манай сургуульд маяглах гэж ирээгүй. Яг тухайн үед нөө би өндөр байсан болох дээр л намайг сонгож ингэсэн. Тэгээ 23 дээр очиод тоглосон чинь нөгөө 23 дугаар сургуулийн хүүхдүүд маань намайг нөгөө 23-т байсан болтой над руу андуурж бөмбөгөө өгөөд би тэрийг яаж шийдэсэн нь одоо өрдөө сандгүй авчид нэг ганц 2 удаа хийцэн байсан. Тэгээд дараад нь 24 дэх сургуулийнхаа шигшээд нь ороод Бохотор дүүргийн сургуулиудын шигшээ тоглож эхлээд тэгжээд тэр 9 дугаар байх жилд Урт насан багш намайг Бохотор дүүргийн Идэрчүүдийн шигшээ сонгож авсан. Тэрнээс хойш Урт насан багшийнхаа шавь нь болоод сагсан бөмбөгт үнэхээр дурлж эхэлсэн. Сүүлд сурсан болохоор ер нь өөрөө ингээд цаг завл байвал хичээлээ тараал хошоолын зал руу шаагаад хоосон байх юм бол гүйж ороод тэнцээд ганцаараач байсан хинтээч хүн байсан ч тэнцээд тэгэл бөмбөг залаад бэлтгэлтэй таслахгүй гэж бэлтгэлтэй яг ирээл тэгэл
уртаагчтай бол үнэхээр юм бахархдаг. Уртаагчаа зааж өгсөн юмыг би бүр гэртээ очиод унтаж чадахгүй багшгаа хэлж байгааг ингээл тэгээ уртаагч маань жоохон ингээд нөгөө хэлсэн юмд буруу хийгээд таххлаар загнадаг. Тэгээ тэр нь хүртэл ингээд унтж байхдаа уртаагчийн загнасан хүртэл ингээд нүдэнд харагдаад тэрэндээ их айдаг байлаа. 80 оноос эхлээд уртаагч маань намайг Ахмадуудын баг руу байгаа намайг авсан. Тэгээ хүүхд талтай шийдэн тоглуулах гад. Тухайн үед ганцаараа эгч нартайгаа насан туршидтэй улсын аврагт тоглож эхэлж байлаа. Тэр үед одоо тэр багтад 17 дугаар сургуулийн сувдаа агш, октябр тоглож байсан увсын ялмаагч, 7 дугаар сурын догоогч, биндрия гэдэг ингээд энэ сайхан эгч нартайгаа нэг баг болоод жоох хүүхд насан туршидтэй улсын аврагт орж тоглож эхэлсэн. 89 он тэрний дараа 90 онд Ахмадын аврагт бас ахиж эгч нартайгаа тоглож байгаад 91 оноос эхлээд политехникийн дээд сургууль руу дам багш маг агш 2 дээр атсан. Тэгээд дам багш маг агш 2 дээр нэг хэсэг 2-3 жил цог тоглож байгаад тэрнээс хойш 95 онд нэг дээр нэмхаар нэгт дашаа ах маань дасгалжуулаад бид нар нэг дээр нэмхаар нэгт тоглож байлаа. Тэрнээс хойш тэгээд эрүүл мэндийн шалтгаан юмнын засварлаад сагсан бөмбөгийн нэг хэсэгт 20 жил тоглоогүй, гүүгээгүй 20 жил бөмбөгөө бариагүй. Уц дуурайд уцаа авсан чи одон жил ах над руу ярьсан. За хоёо чамаг энд байгаа ингээ мэдсэн маргааш хувцас аваад ир гэд тэгсэн. Тэр их сайхан байсан. Тэгээд тэрнээс нэг урам авсан уу тэгэн гута за ер нь буцаад сагсан бөмбөг тоглож эхэлнэ гэл. Тэгээд аднаахтай яаж сагс тоглох гэсэн чинь энд ингээд Монбрид гэх клуб байгаа. Бүтэн сойдор болгон заалан тоглодог. 19 оноос хойш ингээд тасралтгүй Европын тэмцээн дээр энэ сайхан маршруттайгаа жил болгон уулзалтаад тэгээд болроо битэр чинь бас багада хойлоо бас цог Сүхбаатараас ч тоглож байсан. Тэгээ хойлоо уртаа ахштай нэг бөмбөг алтч хойлоо инэхлээ. Өгснөө инэгээд байгаа хоёр гэж хойлоо талбай дээр загнуулаад гүйжсэн. Найзтайгаа ингээд Европт ингээд цог тоглож байгаа. Энэ бүхэндээ аяг талархаж явж байна. Спортын мастер Дэрзүгийн Гавыг 1959 онд Өмнөговь аймгийн Ноён сумд төрсэн. 73 оноос сагсан бөмбөгийн спортоор хичээлж 1974 онд залуучуудын улсын аврах шалгаруулах тэмцээнээс даваа сумбуу огш удирдлагаар хангалан оролцож Өмнөговь аймгийн баг хүрэл медаль хүртжээ. Залуучуудын улсын аврах шалгаруулах тэмцээнээс 74-78 онд хүрэл 1979 онд мөнгө медаль хүртсэн. 1976 онд Монголын пенис сурагчдын 4-р спартакиадын хүрэл медалийн эзэн. 1978 онд Дархан хотын политехникум суралж гиснээс хойш өөрийн чадварлаг тоглолтоороо сагсан бөмбөгийн орох хотлуудын дунд Дарханы Майжиг хуйг аймаг алтарсан. Дархан хотод Маргад Эрдэнэ багшийн удирдлагад ор 1982 онд насан туршидтын улсын аврах шалгаруулах тэмцээнд Дархан баг алдрын хүчтэй багийг 64-62 харьцаатай хожиж дүүрлэхэд алтан медаль авч 20 оноог багтаа авцарч байсан түүхэн амжилттай. 1981 онд Гагарны цомог тэмцээнд алтан медаль, Монголын техникумуудын аврах шалгаруулах тэмцээнд 3 удаа төрүүлсэн. 1987 онд Монголын бүх ард түмний спартакиадын хүрэл медаль хүртсэн. 1989 оноос хойш Унгар улсад ажиллаж амьдрах хугацаанд Унгарийн сагсан бөмбөгийн 1-р лигт тоглон Европ монголчуудын сагсан бөмбөгийн тэмцээнд олон удаа оролцсон. Дарзавын Гавыг гэж одоо 59 оны 4 сарын 3-нд Өмнөговь аймгийн Ноён сумд одоо Дарзавын 2 дахь хүү болж төрсөн. Тэгээд ах нь бас жоохон сагс тоглодог суманд байж байгаа. 7 дугаар ангид байж байхад нь ахтайгаа хоёулаа аймгийн өсвөрийн тэмцээнд ороод 77 оны анхны залуучуудын улсын авраг, өсвөрийн улсын авраг болоход Өмнөговьоос очиж даваа самбуу багшийнхаа удирдлаганд хүрэл медаль аваад тэгээд их урам орж сагсан бөмбөгээр дагна хичээлсэн. 76 оны пенер сурагчдын спартакиадаар бас хүрэл медаль авсан. Өмнөговьын баг, эрэгтэй баг Гавыг авсан. Тэгээд 77 онд 10 дугаар ангид төгсөөд манай хуйгаа чинь гадаадад хуваарьнд өрсөлдөд авч чадаагүй жоохон сэтгэлээр унаад байж байсан. Даваа самбуу багш нь таарлаад чи одоо цахилгааны авьяас там чи одоо Дархан хотын политехникумд орж суралцах хэрэгтэй. Тэгвэл чамд ирээдүйтэй гээд даваа самбуу багш нь зөвлөд даваа самбуу багш тагаа ярьж байгаа. Тэгээд Дарханы политехникумд орж 3 жил сурсан. Дарханы болд очдог жил нь мага багшийн дээд төгсөөд Дарханд очиж таарсан. Ингээд энэ Монголын 2 том сагс чинь 2 талаас Дарханд очиод
дархны багийг бүрдүүлээд тэр үед баяр жаргал багш шарын голд байсан. Тэгээд Чиба Папа Сторж Отхон баяр багш тэгээд ингээд мундгууд Дархан хотынхоо төвд тоглодог байсан. Ингээд тэд нартай нийлж тоглоод одоо Дархны Майжих хуйга гэдэг нэртэй болсон. 86 онд анх эхлээд Европ руу гарч ирсэн. Өнгөрт очоод 2 дугаар лигт 1 Америк, 3 Өнгөр, 1 Югослав, 1 баг болоод бас 2-3 өдөр тоглосон байна. Тэгээд нэг удаа 3 дугаар байранд орсон. Тэгээд бусдууд нь бол ер нь тэгээд плей-оффт гарч ирээд хожигдоод байсан. Тийм түүхтэй юм байл. Тэгээд манай гай чинь Өнгөрт 30 гаруй жил амьдраад 24 оны 11 сард Монгол бүрдсэн ийм түүхтэй. Тэгээд одоо Өмнөгов аймагтаа байж байгаа. Яалтчгүй л одоо шилдэг мастеруудын нэг одоо манай найз. Сагсан бөмбөгийн түүх олон жил үргэлжилсэн, олон сайхан мастерууд төрсөн, бүгд найрамдах Монгол ард тус багт. Сагсан бөмбөг хөгжсөн, одоо ч хөгжиж байна. Европ монголчууд маань тоглосоор байна. Дараагийн үнэтэй зочин маань спортын мастер Мөнх 50. Спортын мастер Цэрэн-Доржийн Мөнх 50. 1973 онд Улаанбаатар хотод төрсөн, 1990 онд нийслэлийн 2 дугаар сургуулийг төгссөн. 1990-ээс 1994 онд 2 дугаар сургуулийн биеийн тэмрийн багш. 1994-өөс 99 онд Дархан уул аймгийн техник мэргэжлийн сургуулийг уулын цахилгаан механик инженерээр суралцаж төгссөн. 1990-ээс 1999 оноор Дархан хотын идэрчүүд насан туршидтын сагсан бөмбөгийн шгшээ тогтоолж 1993 оны сагсан бөмбөгийн залуучуудын улсын аврал шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль, 1999 он Монголын бүх ард түмний спартакиадын хүрэл медаль, 1995-аас 96 онд болсон Монголын сагсан бөмбөгийн лигт Бурхантын бугнууд угаас 1997 онд Алтай бүрэгдүүд тогтоолж лигийн аврал шалгаруулах тэмцээний дэд байрт шалгарч байсан. 2008 оноос эхлэн Европын холбооны улсын Шведийн хаант улсад ажиллаж амьдарч байна. За та яг энэ дээр үеийн тоглож исэн, хамт тоглож исэн ах нар эгч нарын түүхүүдийг сонсоод сууж байна. Таны өөрийн тоглож исэн үеийн түүх хин тоглож ив, ямар амжилт үзүүлж ив, энэ сайхан дурсамжуудаас хуваалцаж. Аав минь физик математикийн багш байсан, ээж минь насаараа цэцэрлэг эрхлэгч хийсэн ба. Ямар ч спорт мэдэхгүй хоёр хүнээс гарсан айлын бага хүүхэд. Бага наснаасаа бол хиндэж дийлдэхийг хүсдэггүй тийм жоох хүүхэд байсан. Ах ич хоёр нь ямар ч тийм бас спортын тийм мэдлэггүй тийм айлын хүүхэд. За тэгээд бага наснаас шарын голд өсөөд 5-6 дугаар ангиж байх гэн баяроош мөнх цэцэг багш хоёр ирээд шарын голыг ийм спортын хот болгосон байхгүй. Тэр үед би хүүхд яавал хүнийг дийлэх үү тийм хүүхдийн зангаараа боксинг секцэнд явчихсан. Тишүүр гэл тэ тишүүр гимнастик гэл дандаа нэг хүний спортоор. Тэгээ нэг өдөр боксинг секцэнд ингээд орцсон бокс дасгал хийцээ явж мөөгөөш мөнх цэцэг багш чи наасагаар чи энд байх хүүхд биш гэл тэгж байгаа байхгүй. Тэгснэ маргааш тэдэн цагт ирээрээ гэдэг. Тэгээд би тэр өдөр нь яваадсан чинь яг одоо миний дээдлийн ахнаар сакс тоглоод алдар одоо тэр арин болдог гэл Бат Эрдэнэ мөнтхөө гэл төр жаргал болдоо гэл ахнаар яг дээр зогссон. Тэгээд тэдний бөмбөгийг зөөгөл тэг би одоо юу руу орчваа гэл боддог байсан. Тэгээд хизээ идрээд хийлдэг болох юм бол гэл тэг багын тим нэг хүн дийлдэг тийм жоох хөвгтэйсэн. Тэгээд 91 онд анх идэрчүүдийн шгшээнд нь багтаа дархан шгшээгийн насан туршийн шгшээнд орж явж байгаад 2 дахь жилийн лигчтэй 95 96 онд нэг Бурхантын бугнууд багаас тоглоо. Одоо энэ Монгол алт компани захирал мөнхтөр гэж ах ивент тэгээд бид нар явдаг гэсэн. Яг тэр үед бол үнэхээр хэцүү байсан дахнаас явхад бүгд одоо өрөө ах, лавгаах, тэ багаах, дарж ах тэр үед байдгүйс дахнаас. Талигач болсон сүүгээгээд бит хоёр хамгийн намх нь тайрын сакс тоглодог гэж юу гэдэг ингээл. Тэгэл нөгөө шал мал угаагаал богооны. Тэгэл явна шүү дээ. Дуртаадаа тэгэл ингээл яваад байгаа байхгүй нэг жил. Тэгээд 2 дахь жил нь дахиад тоглох гэсэн чинь ивент итгэвчгүй болоод Бурхантын бугнууд баг тарж байгаа байхгүй. Гүрээ 11 рүү яваад болохоор Баттөр ганцагт 2 юу явцсан Монсонх руу. Тэгээ хөнгүү болцсон. Тэгэл бид нар чинь тараа байжсэн чинь. Оюутны өрөнд унтчихсан чинь ингээ хаалга нүдээр овоод ирж байгаа юм чи. Ингээ харч мааг багшаа тэрлэх. Тэгсэн одоо ингээд чамаа ингээд уугаа штэ даваадарч. Та ирийг авах гэж ирлээ гэд. Тэгвэл ёо гэд айгуу дуртай ёо захиралтай болчих гээд. Яа бид нар ч маань сургуулийн захиралтай болзаад аханд
Тэгсэн захир зөвшөөрчихсөн. Тэгэл явлаа да. Тэгээд алтан мөрөгдөөс нэг жиг тоглоод дээд авраг болоод. Тэгээд дараа жил нь явах гэсэн захирал минийхөө сонголтоо хий, эсвэл тэр лигээ тоглоо, эсвэл сургуульдаа сур гэдэг. Тэгээ яг хүүхд юм чи ээж дээр очиод яах вэ гэж минийхөө сургуулаа сураа. Тэгээд болсон шүү дээ. Айгүй ихт болцсон. Тэгээ сүүлд 90 онд Гүрах Баттүр эдэртэйгээ нийлээд Бухар түүний Спартакаас хүрэл медаль аваад 93 онд Шарингол сумаар орж нэг залуучдын улсын аваргаас нэг мөнгөн медальтай. Тэгээд одоо 2009 онд энэ дээрээ 12 оноос Европын тэмцээнд орж эхлэв. Өдөө хүртэл явж байгаа. Тэгэл тийм товчхон төвхтэй. За Европт ажиллаж амьдарч байгаа алдартай сагсан бөмбөгчдийн маань нэвтрүүлэг үргэлжилж байна. Дараагийн хүндтэй зочин байна. Аав нь хөлбөмбөгийн спортын мастер Мөнх Батрах. За охин нь сагсан бөмбөгийн спортын мастер Болормаа. Спортын мастер Мөнх Батрахын Болормоо 1973 онд Улаанбаатар хотноо төрсөн. 1981-ээс 1991 онд нийслэлийн 75, 45 дугаар сургуульд суралцсан. 1999 онд хөдөө аж ахуйн сургуулийг эдийн засаг менежментийн чиглэлээр суралцж төгссөн. Монгол банк Баян зүрх төвийн татварын албанд ажиллаж байсан. 1989 оноос хөтөлбөр нийгэмд тоглож өсвөрийн хот улсын аварга сургалт тэмцээнээс хүрэл медаль, 1990-91 онуудад Сүхбаатар дүр хоршоо албагт тоглож насан туршидтын улсын аварга шалгаруулах тэмцээний 5 дугаараар өсвөрийн улсын аварга шалгаруулах тэмцээний хүрэл медаль хүртсэн. 1994 онд 1 дээр нэмэх 11 клуб тоглож залуучуудын улсын аварга шалгаруулах тэмцээний мөнгө, насан туршидтын улсын аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медалийг тус хүртсэн. 1995 онд залуучуудын улсын аварга шалгаруулах тэмцээний мөнгө, насан туршидтын улсын аварга шалгаруулах тэмцээний хүрэл, хөдөө аж ахуйн сургуулийн оюутны ихтэй сургуулийн тэмцээнээс хүрэл медаль хүртэж шилдэг тоглогчоор шалгалсан байна. 1996 онд залуучуудын улсын аварга шалгаруулах тэмцээнээс алт, насан туршидтын улсын аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл, ихтэй сургуулиудын анх дугаар лигийн тэмцээнээс хүрэл медаль хүртэж шилдэг тоглогч болж байжээ. 1997 онд насан туршидтын улсын аварга шалгаруулах тэмцээний 4-р 99-2001 онд насан туршидтын улсын аварга шалгаруулах тэмцээнээс мөнгө, 98-2000 онд насан туршидтын улсын аварга шалгаруулах тэмцээний хүрэл, 2015 оны Ахмадын улсын аварга шалгаруулах тэмцээний хүрэл, 2025 оны Мастерс ангиллын улсын аварга шалгаруулах тэмцээний хүрэл, 2014-өөс 2026 онд Европын Ахмадын аварга шалгаруулах тэмцээний 1 алт, 1 мөнгө, 4 хүрэл медалийг хүртсэн байна. Хөх толб тэмцээнээс 5 алт, 1 мөнгөн медаль хүртэж 4 удаа шилдэг тоглогчоор шалгаж байжээ. За энэ үсгүй бол сагсан бөмбөгийг олон жил тоглосон, спортын мастер цол хүртсэн, тоглож исэн багууд, анх эхэлсэн түүх, тоглосон багууд, амжилтууд, тэгээ сагсан бөмбөг таны хувьд яг юу болж байна? Энэ сайхан хүмүүсийн дурсамжуудыг сонсоод та яг юу бодсон? Цэцэрлэгээс эхэлж хичээлсэн байдیں۔ Анх 5 жил би хэрэглэн гимнастикаар яваад, дараа нь хөнгөн атлетикээр хичээлээд 5 дугаар ингээд Бямба огш, одоо 75 дугаар сургуулийн Бямба огш маань намайг хүчээр сакс тоглол гээд Донсмаа огшоос нэхэж авч байгаа юм. Тэгээд сагсан бөмбөгийг тоглож эхэлчээд 87, 88 оноос нийгэмлэгийн аваргуудаар ороод 89 онд анх эдэрчүүдийн улсын аваргад орж эхэлсэн хамгийн том тэмцээнүүд минь. Хамгийн миний дурсгалтай эхний насан туршидтэр орж исэн 89 оны Юнгөө огш, Дуграа эгч, Даримагч эднэртэй хамт нэг багт ороод анх насан туршидтэр ороод би миний барих ёстой хүн гэх юм бол Окийн Сараа эгч. Би Окийн Сараа эгчийг л хөөх ёстой. Тэгээд дараа нь бас нөгөө сүхэд шилжээдсэн чинь бас л би Окийн Сараа эгчийг л хөөх ёстой. Эдэрчүүдтэй орчин бас дээрээс нь насан туршидтэр орчин. 90 онд Маам эгч, Мамтхай эгч, Бэби эгч, Оюу битэр чинь тэгээд 90 оноос хойш хамт дандаа тоглож ирсэн. 87, 88 онд тэр нийгэмлэгийн аварга эднэрээр орж исэн Юнгөө огшин гар үсгтэй тийм зэргийн өмлөх гарч ирсэн. Тэгээд 90 оноос Сүхбаатар дүүрэг дээр байхад Ариун болдогш гарын үсгээ зурсан 90-91 оны бидний үед чинь бас айгүй олон тэмцээнүүд Гагарин нөгөө шидмэл хувц загвар зохион бүтээх гээл янз бүрийн олон тэмцээнүүд болдог байсан. Тэднэрээр орж байгаа л 2 дугаар зэрэгээ авсан байдгийг. Тэгээ 1-р зэргийг болохоор одоо мэдээж насан туршидтэр орж эхлээл авсан байхтай бодвол насан туршидтэр тоглож исэн эгч нартайгаа хамт байрлаад тэмцээнд ороод одоо Маам эгч чинь бид нарыг оюу битэр чинь доошо усан дгүүлгэн хошоол нийгэмдэгтэй байрлаж байгаа. 94 оноос эхлээд 1-р нэмэх нь 11. Одоо нэг дасгалжуулагч маань дашаах сууж ин тэнцээ. 1-р нэмэх нь 11-т оюу битэр хоёлаа дашаахта. Оюу чи 95 онд ирдэг байхаа тийм. 94 онд чинь гэрэл чимэг байна. Одоо манай нөгөө
Батбар ахын дүү, Эрка мундаг шиддэг, Болдмаагч, Отгон Цэрэн одноо хоёроо бас дурсах ёстой. Мундаг сайн тамирчтай мөн миний шүтдэг Мантагчийн тоглолтыг хараад бол би их шүтдэг байлаа. 94 он 95 он залуучуудын улсын аварга дээр Батлага багш бидний нэг авч орсон. Насан туршидын улсын аваргаар юм байна. Тэгэхэд нэг сургамжтай юм уу, анхааруулжтай юм уу, ганцхан биднэрт биш, ер нь бүх одоо тамирчид сагсч нартай. Бид нэр насан туршидын улсын аваргаар орж явахад алтын төлөө алтан цамтаа тоглож байгаа юм. Тэгсэн алтан цамтаа тоглож байхад манай Эрка бол Том болроо 2 одоо Америкт идэв. Том болроо 2 хоорондоо жоохон маргалцсан. Эхний тайм аутан дээр тулгаагч санал өгөх гэсэн. За та хоёрыг одоо суулгана шүү. Та дахиад ингээ хэрэглээд байх юм бол суулгана шүү. Тэгсэн чинь манай хоёр үргэлжлээд байна. Нөгөө тоглолт нь. Тэгэнгүүт дахиж тайм аут нөгөө хоёроо суулгацсан. Бид нар ч ерөөсөө урд наан цаанаа орж исэн алтан одыг хожих боломж байсан. Тэгээд сүүлийн 4 минутанд ерөөсөө дөрүүлээ тоглож байгаа. Цаана замын байгаа штэ. Оруулахгүй гэж тулгаагч. Оруулахгүй. Багш тэр ядч сууж байгаа хүмүүсээ оруулаач гэдэг. Оруулахгүй. Энэ ингээд нэг ёсны сургамж тагсан бөмбөг чинь багийн спорт. Баг хоорондоо сайхан эв нэгдэлтэй байх ёстой гэдгийг л сургасан юм уу да гэж би одоо боддتي. Тэгээ 96 оноос би хөдөө аж ахуйн их сургууль тоглоод хөдөө аж ахуйн их сургуулаас 2002 он хүртэл тасралтгүй тоглосон. Залуучуудын тэмцээн, насан туршидын тэмцээн, мөн оюутны анхны лигийн тэмцээнд орж исэн. Тэгэхэд бид нэр хүрэл медаль авсан анхны оюутны лигээс шилдэг тоглогч авсан мэдгийг. 2000 онд Австрал руу гараад 2002 оны хүртэл улсын аварга болоход очиж тоглолцоод буцаа явцдаг. Тийм байжгаад 14 оноос энэ Кристал гэдэг багийг манай Прүсүрэн гэж нэг ах нийлүүлээд бид нар Польш руу хамгийн анхны Европын аваргатаа явж байгаа юм. Бид нар бүгдээрээ хоорондоо танихгүй 7 хүн шууд машинд хийгээл хотоор нь ороод машинд хийгээл аваа явцсан. 1000 км-д бид нар хоорондоо танилцж байгаа байхгүй юу. Бүтэн 12 жил тоглоогүй бөмбөг бариагүй яг нэг гадаа бол тоглож л байсан л та. Гэхдээ талбай дээр гараагүй. Сандарсан юм уу яасан жоохон бэртэл аваад эдний Германтаа тоглож байгаад хожигдтээ. Тэгээд нэг зооноосоо гараад яасан. Тэгээд дараагийн тэмцээнээс нь бид нар ерөөсөө болио доо тоглохоо болио гэжсэн чинь манай Польшийн ах эгч нар биднэрт амар их урам өгөөд та нар дараагийн тэмцээн дээр хөх тоглох дээр бол зүгээр алт. Чигээрээ алт юм байна. Тэрэнд нь урам ороод нэр тийм юм болов гэдэг баярлцсан. Тэгээд ирээд үнэхээр алт авсан. Тэгээ өнөөдрийг хүртэл Кристал багаасаа тоглоод явж байна. Энд хамгийн гол нь хэлэх гэсэн юм гэвэл манай ангийн Эрдэнэбаатар, Батхүү 2. Эрдэнэбаатар генерал тоглож исэн. Батхүү Алтан бүрэг тоглож исэн. Бид гурав чинь нэг ангид байсан. Гуруула нэг ангиас Сагсан бөмбөгийн спортын маснаар төрсөн тэрэнд их бахархууштай ангийн багш нэргүүдээ болон Бимба багштай маш их баярлах. Мага багш тэр хөдөлмөр нийгэмдээр очсон, уртаа багш тэр Сүхбаатарын оройн дээр очсон. Энэ багш нар маань одоо миний энэ Сагсан бөмбөгт Бимба багш маань анхан шатыг Мага багш маань одоо тэр оролт, гаралт, хууралт юу гэдэг те. Тиймэрхүү юмнуудыг заасан. Уртаа багш маань болохоор одоо энэ талбай дээр тоглох комби яаж тоглох вэ? Энэ бүгдийг заасан байдیں۔ Тэгээд хөдөө аж ахуйн их сургуульд ороод ариужир багш маань бид нарыг ер нь бараг л 10 жил биднийг дагаж явж бид нарыг байнгын бэлтгэлтэй хичээл сургууль янзлах тэр итгэд би чинь одоо сүүлийн 2 3 4-р курстэй сургуулийн төлбөргөө нөгөө нэг сургуулийнхаа нэрийн өмнөөс дандаа бид нар хөдөө аж ахуйн их сургууль дандаа Алтууд 1-р, Тамирын дэд 2-р, тэгэл хөдөө аж ахуй 3-т ордог. Дандаа хөрөл. Бас 1-2 одоо мөнгө авсан байгаа. Энд суугаа эрхэм 10 бүх мастерууд маань дандаа багшаад урсаж байна. Тэр хөдөө аж ахуйн дэд сургууль, тэр ангаахын дэд сургууль, тэр багшийн дэд сургууль гэдэг. Ингээд бодохоор бидний яриад байгаа нөгөө өчигдөргөө өнөөдөр байхгүй. Өнөөдргөө маргааш ус байхгүй. Тэгээ бүх багш нарыгаа дурсаж, Сагсан бөмбөгийн сайхан дурсамж түүхүүдийг хожсон, хожигдсон, ялсан, бас гайхуулж явсан, гутарж явсан түүхээ ярьсан. Та бүхэн маш их баярлалаа. Монголын үндэсний олон нийтийн радио телевизэн MNB спорт суугийн Монголын спортын түүх нэвтрүүлэг энэ удаа Европ ТV-с Шведийн Стокгольм хотоос үзэгч та бүхэндээ хүргэлээ.
Дэлхийд Монголын сагсан бөмбөгийн спортын тархан суурьшиж байгаа их спортоор хичээлсэн олон алдартнууд оролцсон энэ удаагийн Монголын спортын түүх тэр дундаа Монголын Европ дахь сагсчдын түүх нэвтрүүлэг үз сонирхсан үзэгч та бүхэндээ баярлалаа. Сагсан бөмбөг манд тухай монголчууд Мандан Бадраг